Тэг нэг юм уламжлалт өгөөдөг штэ. Би одоо танаас асууя. 60 хүрж ухаан суугаа 61-тэй хүн гэж. Та юу гэж боддог вэ? Тэр бол үнэн мэт. Үнэн. Яагаад тэгэлж вэ? Ер нь тэрнээс өмнө бол өөрийгөө нэг тоодгоо байхгүй тий. Одоо ингэ зүгээр үж байгаа хүн тий маргааш ч гэсэн факт болох ямар одоо магадгүй гэсэн эрсдэлт бүлэгт ямар хүмүүс амрагдах жишээлх ингээл тармиг татдаг тий жингийн илүүдэлтэй гэл. Туулаан зүрх сайн гинэ. Би туулаан зүрх идэж болох уу гэдгийг. Тэгэхээр би хэлдгийг. Туулаан зүрх чи үнэхээр сайн байсан бол би анчин хийгээд туулаан зүрх тань зарахгүй юу гэдгийг. Тэгээд дэлхийн нийтээр над бүгдээрээ эмч гэж байх хэрэггүй. Бүгдээрээ анчин болоод зүрхээ зарьяар хамж туулаан зүрхийг. Тийм байна нөхөр байхгүй. За тэгвэл би надад чи хэлж мэдэхгүй юм байна гэдэг хэвгүй. Midcast эрүүл мэндийн мэдлэгийг хүмүүст. Савьяловская алтай. Айвны магнитар шан. Өдрийн 100 хувийн хэрэгцээ. Сайн бацгаана уу? Midcast-а үзэж байгаа бүх хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе. За, өнөөдрийн дугаарт бол нэг их урт тайлбар хэрэггүй бах. Яагаад тэгэхээр бидний эргэн тойронд зүгээр л унтаад өглөөс ирсэнгөө. За, эсвэл 20 настай, 30 настай маш залуухан хүн офисынхаа ширээний ардал зүрхэн зогсчихлоо гэсэн ийм аимшигт мэдээллүүдийг бид нар бараг өдөр тутмынхаа амьдрал дээр харж сонсож байгаа. Тэгэхээр бид шатаар өсөхдөө л амьсгаад давчдах нэг бол бүтэн амьсгаа авч чадахгүй байгаагаа энэ бол зүгээр л би ядаргаанд орчихсон гэж бас нэг хэсэг нь тайлбарладаг. Гэтэл зүрх чинь танаас аймгуу хашгирж байгаа бас нэгэн дохио байж болзошгүй юм. Тэгэхээр өнөөдөр бид яг үүний цаана юу болж байдаг те? Тэгэхээр эмчээс асууж ярилцсан. Өнөөдрийн зочноор Бриллиант эмнэлгийн ангиографийн тасгийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор, клиникийн профессор, зүрх судас ангиографийн эмч Батмагмар эмчийг урьдлаа. За ингээд тавтар баярлалаа эмчээ. Манай подкаст ирсэн танд маш их баярлалаа. За баярлалаа. Подкастт орж оролцуулсан та бүгд баярлалаа. Тэгээ бас ажлын амжилт хүсье. Сайхан зусж гин үү? Сайхан та сайхан уу? За зөндөө их ажилтай байна уу? Ажилтаа л байна. Аха. Тэгэхээр өнөөдрийнхөө анхны бас асуултыг тэгэж бодлоо. Та ер нь яагаад энэ хүмүүсийн хамгийн их айдаг, хамгийн их эмзэг, хамгийн гол эргэтэн болох зүрх судасны эмч болъё гэж ер нь анх шийдсэн бэ те? Өөрийнхөө энэ мэргэжлийн хамгийн сайхан болон шүн бас нойгоо хондог маш олон ийм хүнд өдрүүд байдаг те? Энэ талаараа бас ярилцлага эхлэе гэж бодлоо. Энэ өстой хөөрхөн сонирхолтой асуулт байна. Би одоо бас нэг 20 жилийн өмнөх түүхрүүл арах нь л дээ. 2000 онд анх Францын ангиограф зүрх судасны эмч Бенуа Жерардн гэж анх Монголд ирж одоо энэ тотом судасны дотор онцлогоо амжилтыг нэвтрүүлэхэд манай улсын 3 дугаар төвийн эмнэлгийн зөвлөх эмч Лавгс Сүрэн болон Дамжин Сүрэн гэдэг тухайн үеийн удирдлагатай хамтарч энэ онцлогоо амжилтын аргыг нэвтрүүлж исэн тухайн мэдээлэл тухайн үед цагийн өөр дээр явж исэн. За. Тэр үед би 2000 онд ч одоо эдгээр курс байсан, 3 дугаар курс байсан юм уу та. Уул нь би тухайн үед хүүхэд оюутан байх үедээ мэдсэлийн эмч болно гэж их бодож одоо энэ 3 дугаар эмнэлэг дээр бас тухайн мэдсэлийн эмч нарыг дагалдаж хоёр баяр сайхан гэж эмчилдэг байсан. Одоо энэ байгаа хоёлаа. Тэгээ энэ эмч нарыг дагалдаж бас энэ 3 дугаар эмнэлэг дээр мэдсэлийн насгт дээр ингэж жижүүрт гарахад дагаад жижүүр хийдэг юм. Манай ангийн 3 залуу байдаг гэсэн. Тэгээ явсаар байгаа тэр мэдээг үзчихээд бас их юм дохио өгсөн байлгүй дээ одоо тэгээд. Тэгээ би мэдслээр явна гэж анаагт оюутан байхдаа явцгаад төгссөн хойно шууд дотрын эмч болоо тэгээд зүрх судасны эмчгээ тэгээ ангиографийн чиглэлээр ингээд мэрэгшээж явцсан. Тэгэхээр тухайн тэр 26 жилийн өмнөх юм уу 2000 он гэхэр чинь тэр цагийн өөр дээр гарч ирсэн мэдээлэл одоо тухайн үед л надад их гүн хоногшиж үлдсэн байлгүй. Энэ цоошин салбар юм байна. Нас баралт ихтэй юм байна. Ийм хэцүү юм байна гэдэг. Тэгээ бас нэг төрлийн чинь мэдслийн аргаар судсан дотор мэдслийн аргаар өвчтнийг эмшилж онцолдог ийм аргыг л анх тухайн үед түгээн дэлгэрүүлж явах үйл явцыг анхаарал тэр үйл явц их нөлөөсөн баг л гэж боддог шүү дээ. Тэгээд
Уул нь бол мэдслийн хэмж олно гэж явж ийсэн. Нохон дээр тэр оюутан бид нар чинь нөгөө дадлага хийгээл гэл явдаг л байсан. Тэгээд төгссөн хоног тэгэл дотрын хэмж болоод зүрхний хэмж, ангигийн хэмж болоод ер нь л хамгийн анхны зүрх судасны суур мэрэгжилтэй ангиографи хэмж шүү дээ bijээ. Тий. Одоо бас тэгээд зүрх судасны ангиографийн зүрх судасны чиглэлээр нийгэмлийнхаа тэргүүн хийдэг тийм. Тий одоо манай Монголын зүрх судсан дотор мэдслийн эмчрийн нийгэмлэг гэж байдаг. Энэхүү байгууллага маань 2018 онд анх байгуулагдаад тэгээ өдийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Одоогоор бол манай нийгэмлэгийн ерөнхийлөгч нь анагаах ухааны доктор Монголын анагаах ухааны академич Монгол Улсын хүний гавьяа дэмжил хавгсүрэн гэж манай одоо ангиографийн загламаас эцэг гэж бид нар ярьдаг. Бидний одоо миний багш, эрдмийн багш, номын багш гэдэг одоо ер нь л юм бүх чиглэл дээр энэ анагаахт усгээс нь ахуулаад хүн болох, эмч болох гэдэг энэ алхмуудыг бүгдийг зааж сургасан ийм хүн байдаг. Би бол одоогоор гүйцэтгэх захирал гэдэг энэ одоо дотоод ажил, галтгооны ажлыг хариуцдаг нийгэмлэг. Тэгээд явж гин. Тэгээд манай байгууллага бол ташрамд ордоход бас энэ жил бид нар анх удаага гадаад солонгосчуудтай хамтарч нийгэмлэгийнхаа хурлыг одоо солонгост хамтарч хийлээ. Нэг хуралдаан дээр зохион байгуулж амжилттай болцоод ирсэн байна. Тэгэхээр та энэ олон жилийн турш монголчуудын зүрхийг чагнаж судас руу гуурс оруулж ажиллахдаа манай үндэсний ер нь зүрх судасны эрүүл мэндэд аюултай ийм өөрчлөлт гарч байгааг хамгийн их анзаарж байгаа хүн баг. Тэгэхээр хамгийн аюултай одоо энэ болвол одоо манай аюулын харанга дэгдэжээ гэсэн яг энэ чиглэл гэх юм уу зүрх судсан дотроо яг юу байгаад байна өнөөдрийн төвшөнд? Өвчлөл гэж ярих юм бол одоо Монгол улсынхаа хэмжээнд бид нар болон дэлхийн дахинд гэдэг ийм хоёр тоон утгыг объектыг сонгож тоон утгыг ярих хэрэгтэй юм байна. Дэлхийн нийтээр бол одоо зүрх судасны өвчлөл, нас оролт гэдэг энэ хоёр агуулгах тохиолыг авч үзэхэд нас оролтоор тэргүүн байр эзэлдэг. Энэ тоон үзүүлэлт 2050 он хүртэл үргэлжилнэ гэсэн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын урьдчилсан тоо баримтууд байдаг. Манай Монгол улсын хувьд бол одоо эрүүл мэндийн тоон үзүүлэлт 2025 оны тоон үзүүлэлт гарцсан байгаа. Энэ дээр ингээ харахаар өвчлөлөөрөө 3 дугаар байранд, нас оролтоор мөн адил 1-р байранд байдаг ийм өвч. Тоон нас оролтынхаа пунктыг аваад үзэхээр 1-р нь зүрх судасны өвчлөл 16.1% гэж хахад хавдрын өвчлөл 12 гэсэн пункт. Даруй 4 пунктээр илүү явдаг бид нар хавдрын өвчлөлөөс. Чимээгүй тахал мэт бид нар ингээ хөдөлгөөн зөвшөөрсөн маягтайгаар ингээд одоо яваад л байдаг. Тэгэхээр хамгийн гол асуудал одоо юу байна вэ гэхээр мэдээж өвчнийг хүндрэхээс өмнө эмчилнэ гэдэг юм дэлхийн нийт уриалгаа зам байдаг. Үүнийг л бид нар маш сайн түгээн дэлгэрүүлж ойлгох хэрэгтэй. Урьдчилан сэргийлт гэдгийг номоор бол. Тэгэхээр энэ урьдчилан сэргийлт гэдгийг бид нар маш сайн зөв зохистой ойлгож иж тухайн өвчлөлийг эрт илрүүлж онцлоод эмчлээд байж чадаад байх юм бол дэлхийн улс орнуудын дундаж наслтын хэмжээнд хүрэх болцоо боломж бүрэлдэхий. Бид харьцангуйгаар ингээд хожуу онцлогдож аюулын харанга дилдсэн байхад нь амьдралын төгсгөл ойртоод ирсэн байхад нь бид нар эмнэлгийн байгууллагаар ханддаг ч юм уу ингээд тусламжийг оройтож аваад байдаг. Энэ маань нэгэн л оройтсон бол амьдралын тийм ээ төгсгөл гэдэг юм өвчлөлийнхаа төгсгөлөөрөө ингээд жамаараа ингээд тусламж авч чадахгүй бол нас барах. Ийм нөхцөл таны түрүү ярианд чинь бас дурдсан. Гэртээ байж байгаа өглөө ингээд тий босхгүйгээр ингээд унтчихдаг ажил дээрээ байж байгаа ч юм уу сакс тоглож байгаа ч юм уу хөл өмбөг дагуулж байгаа ч юм уу гэдэг гин дуунаад ингээд нас орчдөг гэсэн юм. Тэгэхээр энэ маань ерөөсөө хүн гэдэг бие махбод бодгол гэдэг маань анх төрөхдөө бид нар чинь тийм ээ хүүхэд бага нас ингээд балчаар ах уяасаа өтөл нас хүртлээ явахдаа бид нар чинь амьдралын тодорхой үеийн мөчлүүдийг дайрж явдаг. Энэ өөрчлөлтийг бид нар одоо яг хөөхөр хизээд нь ямар өвчин тусдаг юм бэ гэдгийг л дэлхийн нийтийн шинжилгээ ухаан нотлоод гаргаад ирсэн юмд бид нар тэрийг сайн анзаарч явах хэрэгтэй байна. Одоо бага наснд ч гэхэл жишээлбэл тийм ээ халдварт өвчнгүүд байдаг. Тэгэхээр энийг бид нар дэлхийн нийт чинь
вакцин гэдэг сайхан юм гаргаж аваад сүүлийн 100 жил ингээд вакцин цаараагаад одоо бага наснд хүүхдүүд халдвар төвчнөр нас барах нь багасчаад байна. За ингээд дунд наснаас эхлээд ингээд байгалийнхаа жамаараа юу болдгийг ихээр зүрх судасны өвчл гэдэг юм ихсдэг. Эний тоон утга нь гэхээр 40 наснаас эхлээд эрэгтэй хүн ямар ч эрсдэлгүй хүн шүү. Одоо жингээ илүүдэлгүй, тамхи татдгүй, даралдгүй, сахаргүй одоо тий бүл юм гоё сайхан юм хүн 40 насны дээр гэхэд 3%-ийнхаа эрсдлийг үүрэж явж байна. Тэгэхээр энэ ерөөсөө тэр хувь хүний амьдралын хэв маяг гэхээсээ илүүтэй нас гэдэг энэ тоон хутгуун дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тэгэхээр бид нар үзэж байгаа өвчтнийгаа ч гэсэн хэлдэг. 60 настай хүн үзчихлээ гэж бодоход 40 настай хоёр хүн үзчихлээ гэж бодоход энэ хүний өвчлөлийн прогресс буюу явцсан аль үе шатн дээрээ байгаа вэ гэдгийг дэлхийн нийт судлаад гаргаад тавьсан байна. Тэгэхээр тэрийг бид нар гаднаас нь хараад танихгүй учраас тухайн хүнд нь таарсан оншилгооны аргуудыг хэрэгжилж ямар өөрчлөлт байгаа вэ гэдгийг илрүүлж гаргаж ирдэг байх юм шүү дээ. Тэгээд өнөөдөр буюу одоо 2026 онд одоо дорж гэдэг хүнийг 60 настай дорж байгааг үзээд юу байгааг нь илрүүлээд гаргаж ирчихээ тэр хүн таарсан зөвлөмж буюу эмийн имчилгээнийхэн чиглэлийг өгдөг. Ингээд системтэйгээр жил 10 жил 5 жил гэдэг ч юм уу давтамжтай төлөвлөгөөтэйгээр имчилгээг нь зөвлөж явдаг байна. Тэгэхгүй манайхан амьдрал дээр нийтлэг байдаг практикч ерөөсөө юу гэхээр нэг бичлэг хий зүрхний бичлэг хийлгэчихээ зүгээр гэж шийдчихдэг тийм. Тэнгүүд нөгөө хүмүүс маань зүгээр мэт өөрийгөө бодож яваад. Тэгэхээр нөгөө сонгож хэрэгжилж байгаа онцлогооныхоо хэрэглэгдэхүүнүүдийг бид нар энэ ямар зориулттай тухайн хүндээ юуг илрүүлэх шаардлагатай вэ гэдгээ тооцоолж мэдчихэж энэ аргуудыг хэрэгжилж тухайн хүнийхээ онцлог байдлыг гаргаж байна. Өөрөөр хэлбэл энгийнээр хэлэх юм бол тухайн хүний онцлог байдалд нь тохирсон онцлогоо эмчилгээний аргыг л зөв сонгож өгөхийг мэрэгжлийн эмчнэр зөвлөж өгөх хэрэгтэй. Тэгэхээр энийгэн дээр л бид нар анхаарах хэрэгтэй. Тэгэхгүйгээр одоо нэг 80 настай ч юм уу 70 настай зүрхний эмчилгээ хийчихээ явуулаад зүгээргээ хайчдаг, зүрхнийхээ хараа зүгээргээ хайчдаг. Зөндөө тохиолдол биш. Тэгэхээр энийг л би нөгөө зөв зохистой, зөв сонгож хэрэглээсэй гэж зөвлөдөг. Одоо залуучууд жишээлн өвчтнүүдээ жишээлн та ганцхан ийм юм хийчихэд энгийнээр хэлбэл 50 үеийн шинжилгээний аргыг хэрэгжилчихэд эрүүл гэж яриад байна. Ингэж болохгүй. Хоёулаа арай өөр аргыг хэрэгжилж оншилж үзээд тэргээр асуудал илэрхгүй бол одоо хоёулаа гайгүй гэдгийг тодорхой хугацаанд хэлнэ. Одоо нөгөө баталгаа гэж манайхан нэгтгэх шүү дээ тийм. Энэ баталгаатай баталгаагүй хэдэн жилийн баталгаатай гэдэг шиг та нэг 2 жилдээ одоохондоо нэг тийм ээ янз бүрийн хүнд аргуудыг буюу судсан дотор харгаар ингэж онцлогоо хийгдэх хэмжээнд арай хүрээгүй. Тийм учраас имээ угаад явна тодорхой хугацааны дараа шалгуулна. Жохон өөрчлөлт орох юм бол тухайн үед нь шалгана гэдэг энэ зөвлөмжийг. Тэгэхээр анхаарах гол юм маань юу гэхээр цөм фокусаараа юуг анхаарах юм хэрэг бид нар ерөөсөө өгөгдхүүн буюу өвчтөн маань хэдийн насн дээр байгаа вэ гэдгийг л анзаарах хэрэгтэй байна. Ингэж ижил бүх төлөвлөгөөнүүд чинь хувь хүн болгонд өөр байна. Тэрнээс нийтлэг 20 настай хүн, 80 настай хүн хоёрыг ингээ 20 он жагсаачаад нэг аргаар үзэх гээд байж болохгүй л гэдэг санаа хэлдэг. Одоо бидний нөгөө эртэлрүүлэг онцлогоо юун дээр бол яг л тийм байдлаар явж байгаа шүү тий. Нэг эхоогоор ЭКГ-гаар харчаал бүх хүмүүсийгээ толгойд харуулж харчаал за та зүгээр би зүгээр гэсэн юм чинь гээл маш олон хүмүүс ингээ явчихж байгаа шүү дээ тий. Ер нь үндсэн суур нь бол яг зөв. Тэрнээс цааш нь чиглүүлж өгөх үүрэгтэй ингээ явах нь шүү дээ. Одоо нарийсгад зүрхний эмчийн тийм зүйлээрээ гэдэг ч юм. Ингээ тэр чинь бүх одоо 40 настай 30 настай хүмүүсийг бүгдээрэнд нь ингээд зүрхний эмчлэг хийгээд гайгүй байна, тийм байна, ийм байна гэж илрүүлээд байгаа санаа нь. Тэрнээс цаашаагаа явах хэрэгтэй. Тэгэхгүйгээр ингээд анхны онцлогоо хийгдчихэд зогсчоод байгаад нь энэ өөрөө саад болоод байгаа. Тэгэхээр энд нөгөө мэдлэгийн бөгөөд үйлдэлийн хувьд ингээ хоёр зөрүүтэй байдаг гэж байна. Нэг нь ингээ мэдлэгийн хувьд та эрүүл гэдэг юм чиглэл өгчих гээд байдаг. Үйлдэлийн хувьд зогсоочод байгаа. Тэгэхээр энэ цаашаа мэргэжлийн хүмүүстээ үзүүлээрэ харуулаарай гэдэг юм зөвлөмжл явах хэрэгтэй юм байна. Тэгэхээр таны хувьд одоо
ойрын хугацаанд ч юм уу эсвэл яг та эмч болсноос чинь дараа тий. За энэ хүн яг ингээд эртгэн шиг ирээд онцлогдчихсан бол гэдэг одоо хүртэл ингээд сэтгэлд чинь бодогдож явдаг тийм хүний яг кейс ч юм уу яг тийм зүйл байдгүй. Байлгүй яг наадах чи одоо би нөгөө 3 дугаар эмчигт ажилладаг байхад зүрхний шигдээсийн тасаг, ангиографийн тасаг, зүрх судасны тасгуудад ажиллаж ирсэн 10 жилийн хугацаанд. Тэр хооронд чинь зүрхний шигдээсийн тасаг гэдэг анх 2013 онд байгуулагдаж зүрхний тусламж үйлчил зүрхний тусламж үйлчилгээний салбарт тийм ээ зүрхний салбарт зүрхний шигдээсийн үеийн яаралтай тусламж буюу ангиографийн аргаар судсан дотор хөмслийн аргаар стент тавих эмчилгээг тухайд анх 24/7 гэдэг зарчмаар улсын хэмжээнд анх нэвтрүүлээд ингээ явж исэн манай тухайн үеийн тасгийн баг хамт бол. Тэг чин зөндөл юм таарна шүү дээ. Гэтэ нөгөө тээвэрлж оруулж ирээд эмнэлгийн хаалган дээр орж ирээд зүрх зогсдог хийх гээд дөнгөж гар хөрөх гээд гараа угаагаа зогсож явахд ч тийм ээ асуудал хүндэрдэг. Тэгээ тэр болгонд чинь дандаа нөгөө хугацаатай холбоотой асуудлууд дандаа яригдчих. Тэгэл чадхаас нь чадахгүйг нь хүртэлтэй болохоос нь болохгүйг нь хүртэл ингээл тусламж үйлчилгээг үзүүлэл явдаг гэсэн. Энд бидний чинь өгөгдөл болгон өвчлөл болгон ижлэхэн биш байдаг. Энэгээр дандаа ялгаатай байдаг. Хүн болгоны өвчлөл ижил байдаггүй гэж манай одоо нөгөө Францууд маань тэгээ зөв заадаг байсан байдаг. Өвчлөл болгон судасны нарийсл болгон өөр харагдж байгаа шиг чинь биш шүү гэж. Тэр шиг эмнэлэг зүүн тохиолдол болгон өөр байдаг. Төстэй хэдий ч гэсэн өөр онцлогтой байдаг. Жохон жижигхэн юм дээр л оноход хүний амнаас аврагддаг. Жижигхэн юм дээр л алдахад хүний амнаас эндэгжидэг ийм л хэцүү салбар л та. Манай зөв шууцны салбар чинь ерөөсөө нүдэн дээр ерөөхдөө нэг 2-3 минутын дотор 5 минутын дотор асуудал шийдэгдчихдэг. Бусад өвчлөл шиг ингээд 4-5 жил ч юм уу 2-3 жил ч юм уу ингээд дордуулаад байдаг ийм зүй тогтол биш. Богино хугацаанд ухаалцсан ба тийм ээ эмчийн ур чадвар мэдлэг бүх юмыг дайчилдаг ийм л онцгой үүрэг салбар. Тэгэхээр одоо дээр үед бол инфаркт гэдэг өвчин одоо инфаркт болоод 60-аас 70 наснаас дээшээ хүмүүс инфаркт болдог болсон. Гэтэл одоо бүр 20 нас хүртэл инфаркт болдог болчихсон байна тий. Таны үзчихсэн одоо хамгийн залуу өвчтөн хэдэн настай өвчтөн байгаа тий? Инфаркт болсон. Миний хамгийн залуу тохиолдол бол 22-3 таа байдаг юм аа. Бас 10 жилийн өмнө говийн нэг залуу 20-тэй бас шигдээс олцоход өөрөө тэндээ онцлогдолгүй жоох удцсан, хүндрэлүүд нь бүгд илэрсэн ийм тохиолдол байсан. Тэгээ ямар ч гэсэн айхтар бөглөрөлттэй байсан судсан онгоолгоод стенд тавьж исэн тохиолдол байдгийн. Одоо жоохон эргэж надтай холбогдсон би бас санахгүй. Ер нь хүндэлтэй зүрхний өвчин чи. Хүндэрчгээрээ тэгээд юу ч хийсэн жамаараа тэгээ өндөрлөө дагаа явчих гад байдаг юм. Ийм хүндрэл болохоос нь өмнө сэргийлж эмчилэл гэдэг л юм зөвлөмжтэй. Би тэгээд бас энэ нөгөө таны асуултан дээрээс бас нөгөө хариулахын зэрэгцээгээр яг энэ нөгөө хүндрэл гэдэг үгтэй уялдуулаад бас нэг зүйл нэмээд ярьчих л та. Нэг ийм тоо баримт байдгийн шүү дээ. Манай Монголын судлаачдын зүрх судасны чиглэлээр судалгаа хийсэн эрдэмтдийн судалгаан дээр зүрхний шигдээстэй өвчтнүүдийн дундаж нас нэрэгдэж 60 гэж. Тоо байдаг. Одоо миний судалгаач бас орсон байдаг 60. Тэр энэ юу гэсэн утгыг ойлгох ёстой вэ гэвэл 60 гэдэг насан дээр эрэгтэй хүнд зүрхний дитэм судасны өвчлөл илэрдгээд хүндрээд байн шүү гэдгийг илэрхийлээд байдаг. Нэг юм уламжлалт үг байдаг шүү дээ. Би одоо танаас асууя. 60 хүрж ухаан суугаад 61-тэй хүн гэж. Та юу гэж боддог вэ? Тэр бол үнэн мэт. Үнэн. Яагаад тэгэлж байна? Ер нь тэрнээс өмнө бол өөрийгөө нэг тоодгүй байхгүй тий. Тэр ялангуяа бүр эрэгтэй хүмүүс. Яг үн. Тэгэхээр энэ юу хэлээд байгаа хэрэг манай хуучны хүмүүс чинь бас их ахтар гарахаа байсан баг. Энэ эрэгтэйчүүд чинь ер нь 61 хүрэхээр ингээд ямар нэгэн байдлаар нас орчдгийн шүү гэдгийг. Тэр нийтийн дунд тогтцсон юм маягийн яар. Зүгээр бидний мэрэгжил талаас харах юм бол 60 насн дээр титэн судасны өвчлөл хүнд хэлбэрлэгөө ороод шигдээс болгоод нас оруулах чаддаг юм байна.
Мөн бас нэг юм судалгааны үр дүн байдаг. Монголчууд хийгдсэн судалгааны үр дүн зүрхний шигдээстэй өвчтөнд стент тавьсны дараах эрт болон хожуу үеийн нас оролтыг судалсан үр дүн. Эрт үедээ шигдээс болоод гэсэн үг шүү. Шигдээс болоод стент тавиулаад эмчлүүлээд эрт үедээ буюу нэг сарын дотор нас орох хэрэгсэл нь 3.4%. 2 жил доторх нас оролт нь 9.3% гэж. Өөрөөр хэлбэл шигдээс болоод эмчлүүлэх юм бол 2 жил доторх нас оролт нь 9% гэсэн үг байна. 90% нь 10% буюу 90% нь амьдрах чадвар нь байна. Тэгэхээр бид нар заавал энэ 9% руу орох гэдэг шаардлагагүй шүү дээ. Ирлүү ч юм уу. Аль болох шигдээс болохоос сэргийлж эрт онцлуулах хэрэгтэй. Тэгэхээр энэ одоо нөгөө өвчлөлийн чинь прогресс бас энэ цаг үеэд байгаа өөр болоод. Бидний оюутан багт чинь зүрхний шигдээс гэдэг онш ном дээрээс л уншиж байсан болохоос үзэж байгаагүй. Өвчтөн байгаагүй. Одоо бол энэ чинь эмнэлэг болгоно бараг зүрхний шигдээсийн нэгжтэй байна. Улсын эмнэлэг 1 2 3 дугаар эмнэлэг. Тэгээ ингээд тасган дүүрэн үнтэй. Насны хязгаарын хувьд дээшигээ хязгааргүй доошоо одоо ёстой хэдэж байдаг 20-с дээш ч юм уу те. Ийм л болчиход байна л та. Тэгээ өвчлөлийн нийгэм эдийн засаг байгаль цаг уурч байдаг юм уу одоо энэ юмтай холбоотой байна. Хооллолт те. Хооллолтын хөдөлгөөний хотчлолттой холбоотой бидний юмтай холбоотой агарын бохирдол гэх хүн болгон нөлөөллийн судлаад байгаа хэдий ч гэсэн бид нар бас таамтай тийм сайн үр дүнд хүрч чадахгүй л байна. Гэхдээ манай эмч нар бол улсын бөгөөд орон нутгийн бөгөөд хувийн хвшлийн манай чиглэлийн эмч нар бол одоо эрвих тэрээхээрээ л ажиллаж байгаа. Энэний үр дүн нөгөө утгаараа манай Монгол улсын дундаж наслалт нэмэгдэж байгаа гэсэн тоон үзүүлэлттэй явж байгаа. Сүүлийн 10 жил тийм. Эмэгтэйчүүд чинь 60 эдтэй байсан бол 75 6 гараа явцсан. Эрэгтэйчүүд чинь 60 эдтэй байсан бол одоо 67 8 руу ороод байна шүү дээ. Тэр энэ чинь магадгүй сүүлийн 25 жил бид нар одоо нийгэмлэгээр ингээд тоо баримтаа аваад үзэхээр улсын хэмжээнд ч дээ. Сүүлийн 25 жил гэхэд бид нар судсан дотор онцлогоо эмчилгээ хийсэн нийт тоон 50,000 орчимд хүрж байна. Одоо сүүлийн үед бол 5-аас 6,000 дотор эргэлж байгаа жилд улсын хэмжээ. Хэдий их тоо мэт харагдаж байгаа боловч хүн амынхаа тоонд харьцуулах юм бол бас бага тоо. Өшөө энэс их хийгдэж, онцлогоо хэмжээнд хамрагдаж бид нар энэ өвчлөлөөс сэргийлэх боломжтой. Тэгээ өвчлөлийнхөө бүтцийг аваад үзэх юм бол манайд өнөөдөр зүрх судасны өвчин чинь даралт гэсэх өвчин нэгдүгээрт байгаа. Хоёрдугаар титэм судасны өвчин. Өөрөөр хэлбэл нөгөө ишемийн инфаркт гэдэг байгаа юм. Тэр хүн болгоно л даралттай болох гэдэг нь хүн болгон ишемийн инфарктаар нас барах гэдэг. Энэ хоёр дандаа зэрэгцэж явдаг. Нэг нэгээрээ явах нь байна. Гэсэн хэдий ч гэсэн эцсийн үр дүндээ дандаа нийлдэг. Инхээр нас оролтгоо их амархан хөдөлчих гээд. Тэгэхээр инхээр л бид нар нөгөө илүү их анхаарах хэрэгтэй. Одоо хувь хүмүүс маань илүүтэй өөрсөндөө анхаардаг бас юм хандлага аягүй их сайн нэмэгдэж байгаа. Гэсэн хэдий ч гэсэн бага байна. Өшөө сайн анхаарат өгөөс. Өөртөө одоо бид нар чинь энгийн жишээ авъя л да. Эдийн засгийн хувьд бид нар айл өрх болгоо ингээд төлөвлөгөө тооцоо гаргадаг тийм. Энгийнээр ярил энэ 100 одоо хаашаагаа аялах уу гэдэг төлөвлөгөө гаргадаг. Тэрнтэй адилхан зүрх судасны өвчлөл өөрөөсөө бас тийм ээ. Бид нар асуух нь шүү дээ. Миний зүрх ямар байгаа вэ? Би одоо юуг анхаарах хэвээр. Хизээ яаж үзүүлэх үү гэдэг төлөвлөгөөнүүдийг эмчийн зохиож өгөөд тэрийг өөр тохирсон зөвлөмжийн дагуу үзүүлээд харуулад яваад энэ айхтар их тэр бид хоёрын нэвтрүүлгийн өмнө хэлсэн шиг гинтийн асуудлуудаас бид нар тойроод гараа явчих боломжтой. Заавал нүүр тулаад л заавал ар гэртээ өөрийнхөө зургийг үлдээх нэг юм төсөл байдал үүсдэг шүү дээ. Тэгэхээр уул нь бол боломжууд байгаа гэсэн хэдий ч гэсэн жоохон нийт массаараа бид нар энэ дээр анхаарах тал дээр жоохон сул байна. Жоохон арай хурдцтай анхаарах юм чиглэл боловсрал, эрүүл мэндийн боловсролыг даа ялангуяа зүрх судасны тал дээр анхаарлыг өөр илүү хандуулах хэрэгтэй. Бид нар төр засгийн төвшөнд ч гэсэн энийг яаж урьдчилан сэргийлэх ёстой, яаж
илрүүлгийг бүр илүү нарийн түвшинд гаргаж ирэх ёстой юм. Ганцхан зүрхний өвчлөгээр ингээ бүх юмыг оншилдог гэж ойлгож байгаа бол ч үгүй шүү дээ. Цаана зөндөө арга гэх мэтчлийн ингээ төр засгийн төвшөнд хувь хүнийхээ төвшөнд албан байгуулагч байдаг юм ингээ бүх шатандаа л анхааруул энэ чи илрүүлээд гаргаад ирүүл эмчлэх асуудал бол бид нар бас заавал ийш тийш явахгүйгээр хангалттай Монголд амжилж байгаа шүү дээ. Та тэр түрүү инфарктын талаар ярихдаа эрэгтэй хүн дээр ярьсан тий 60 настай гэдэг. Тэгэхээр эмэгтэй хүмүүсийн хувьд ямар вэ? Ер нь инфаркт болох ч байгаа ч гэсэндээ эрэгтэй эмэгтэй хүмүүст арай өөр байдгүй шинж тэмдгүүд нь. Шинж тэмдэг яа насны хувьд бол эмэгтэй хүнд маань цэвэршилт гэж нэг юм нөхөн үржихгүй ингээ залуу наснаас тий царын тэмдэг хүүхдэх угаас ингээ царын тэмдэг ирээд дуустдаг. Одоо 50% дуустдаг ч юм. Цэвэршилтээс хойш сод сатуур хөвчний үйл явц хурдсдаг. Эрэгтэй хүнтэйгээ яг ижлэхэн төвшөнд хүрч гэж. Хурд гэж нэг юмыг сайн ойлгох хэрэгтэй. Өвчлөлийн явц гэж ярьдаг. Ингээд эхлэхээр 60 насн дээр ч юм уу 50-аас дээш хойш насн дээр ирэхээр хурдны явц ижил төвшөнд хүрээд ирэхээр насны хувьд ялгаагүй болдог. Гэхдээ эрэгтэй эмэгтэй хоёрын хүүсийг харьцуул үзэх юм бол 3-1 гэсэн харьцаад. Илүүтэй эрчүүд өвчлөх гээд. Өвчний шинж тэмдгийн хувьд бол эрэгтэй эмэгтэй гэж ялгаа бол байхгүй. Гагцгүй хувь хүний өөрийнх нь онцлог гэж биш. Зарим хүмүүс ингээд нийтлэг түгээмэл байдаг шинжүүдээр илэрдэг бол зарим нь шинж тэмдэггүй явдаг. Энэ шинж тэмдэггүй илэрх үзэгдэл маань одоо нийт хүн амын 20 өвчлөлийнхөө 20% нь юм шиг. Өөрөөр хэлбэл 5 хүний нэг нь өөрт нь зовиргүй явдаг. Тэгэхээр аргагүй шүү дээ. Тэр хүн чинь зовир илэрхгүй болохоор яах юм? Имлэг явахгүй үзүүлэхгүй. Үзүүлэхгүй би зүгээр гэж бод. Тийм. Тэгтэл дандаа яаж онцлогддог вэ гэхээр хүндрэлээр онцлогддог. Хүндрэл гэдэг нь зүрхний дутагдал хүндрээд уушгины аван болоод зүүн хавлын дутагдал ороод эхлэхээр ханиалгаад хөөстөө ханиалгаад тийм ээ зүрхний дутагдлын үндсэн шинжүүд илрээд ирэхээр имлэг тандаад тэгээ хүндэрцэн оноо онцлогддог. Тэгэхээр энэ нөгөө эмнэлэг зүүн шинжийн илэрлийн хувьд хамгийн төвөгтэй хэлбэр нь юу вэ? Шинж тэмдэггүй хэлбэр гэж байна. Тэгэхээр би эрүүл саруул гэж бодохоос илүүтэй энэ зүрхний энэ өвчнөд чинь ditm судасны өвчин буюу энэ зүрхний инфаркт, зүрхний бах гэдэг энэ өвчнөдийг зовиргүй хэлбэр гэж бас байдаг юм байна шүү. Тэгээ сайн анхаарах хэрэгтэй манай энэ ард иргэд. Та ялангуяа одоо энэ эдэр насны хүмүүс бүр илүү сайн анхаарах хэрэгтэй. Би зүгээр л байдаг байсан гэж ярих биш. Би ямар байгаа вэ гэдгээ өөрөөсөө асуулт асууад асуултныхаа хариултыг эмнэлгийн байгууллага буюу эмчээр гаргуулах хэрэгтэй. Тэрнээс өөрийнхөө эрүүл мэндийг бусдын гартаа атгаад байдаг. Үдцэн хаана эмнэлэгт очих юм үзэгдлийг нийтлэг байгаад. Одоо бол залуучууд ч бүр эсэргээр яг ийм тогтолцоор орох гэдэг нь шүү дээ. Би ямар байна уу гэдэг асуултыг асуугаад байдаг болчиход байгаа. Тэгэхээр ингэх л ёстой юм байна. Тэгэхээр энд жоохон хойр байгаад байгаа. Одоо энэ шилжилтийн үед л байгаад байна удаа энэ 50-аас хойших насныхан маань жоохон тийм өөртөө хандах хандлага жоохон хойшоо байна. Тэгээ ингээ байж л байдаг шүү дээ. Ингээл байж идэг шүү дээ гэсэн маягтай. Өмнөхүүд нь бол арай гайгүй шүү. Бас ингээд би яах вэ? Одоо эзээрх үү юм чи би юм байна, тийм байна гэдэг ус шүрмсээр холбогдоод ингээд байдгийн шүү. Харах нь бас тий. Тэгэхээр одоо хойлоо жоохон дэлгэрүүлээ. Маргааш ч гэсэн би одоо ингээд зүгээр байж байгаа хүн тий маргааш ч гэсэн инфаркт болох ямар одоо магадгүй гэсэн эрсдэлт бүлэгт ямар хүмүүс амрагдахгүй жишээлх ингээл тамхи татдаг тий жингийн илүүдэлтэй гэл. Тий зүрхний эрсдлүүдийг бас хоёр хуваана. Нэг нь эргэхгүй гэж хоёр байна. Эргэх гэдэг маань эргэх эрсдэл гэдэг маань одоо хувь хүн өөрөө засаж болох эрсдлүүд гэсэн. Буцаж чинь гэсэн үг тийм байсан байхгүй болно гэсэн. Эргэшгүй гэж байдаг. Илүүлэх чинь эрсдэл. Энэ юу ихэр нас хүүс хоёр. Нас гэдэг маань байгалаараа зүй тогтлоороо бид дандаа нэмэгдэж идэг зүй тогтолтой хасагдахгүй тийм. Хүүсийг бид өөрчлөх боломжгүй. Нас хүүс хоёр гэдэг бол байгалийн биологийн зүй тогтлоо өгөөдөл тэр хувийн. Энийг бол өөрчилж болохгүй. Бусд нь бол одоо нөгөө хөдөлгөөний дийлэм, тамхи, таргалалт, чихрийн шижин, даралт ихсэлт ингээд тоол бүх юмнууд
засаж болдог зүйл. Тэгэхээр энэ зүйлүүдийг л бид нар анхаарах хэрэгтэй. Гэсэн хэдий ч би дөрөвнийхээ ярианыхаа явцад бас хэлсэн нас гэдэг дээр маш их анхаараарай. Хоёрдугаар дээр удамшлын өгүүлэмж гэдгийг бас сайн тооцох хэрэгтэй шүү. Ойр төрөл аав ээж ах トゥ төрөл саданд нь тийм ээ зүрхний гинтийн энэ тэнд явж байгаа нас барцын гэлээ ийм тийм өгөгдөл байдаг бол бас шалгуулж явах хэрэгтэй. Бас ихийн даралтны асуудал байдаг. Удамшлын даралт гэсэлтэй. Удамшны өөх тосны солилцооны өөрчлөлттэй хүмүүс. Сар их юм удмын зүй тогтолно. Насны хувьд арай илүүгээр эрт өвчлөлт хүрэхэд байдаг. Тэгэхээр энийг хувь хүмүүс маань одоо судалгаа шинжилгээ ил болцсон танин мэдхгүй юм асуултуудад хариулт авах боломжууд зөндөө болсон тохиолдолд өөрсдөөсөө асуугаад эмч нараасаа асуугаад ингээд өөрийнхөө би хинбэ гэдэгтэй адилхан өөрийнхөө зүрх судасны тогтолцооны өөрчлөлтийг сайн мэдэж авах хэрэгтэй. Хавдар гэдэг өвчин гинт гараад ирдгүү шүү дээ. Байж л байдаг, онцлогдчих, хүндэрсэн. Тархины харуултууд мөн адилхан тийм ээ, тархины зүлхэн гээл байдаг. Эдрийг бид мэдэхгүй л яваад байдаг. Даралт эксэлтэйг мэдсэн хэрнээ имээ уухгүйгээр ингээд тийм ээ яваад байдаг. Эдгээр маань л өөрсдөө ингээд бид нар амьдралын хэм маяг нь өвчлөл рүүгээ түлхээд байдаг. Тэгэхээр энийг л бид нар засаж болох юмудаа сайхан засааж явуучвал баг ч гэсэн эрсдлийг бууруулдаг гэсэн юм судалгаанууд нь дотоод болон гадаадын судалгаараа батлагдсан юм үйлдэл юм байна. Одоо нөгөө шатаар өсгөд амьсгааддаг, амархан ингээд ядардаг, те шүн ингээд гинт пал гэлэнч гэдэг юм хүмүүс ингээд өөрсдийнхоороо ярьдаг штэ тий. Тэгэхээр яг энэ одоо амьсгал дутуу аваад юмч гэдэг юм уу энэ юм шинж тэмдгүүдийн яг ямар үед нь яаралтай эмнэлэгт очоо гэсэн дохио гэж мэдгүй. Хүмүүс болохоор яг тиймэрхүү үед нь валидол ч юм уу тий ямар нэг юм уугаал өөрийнхөө дураар л им авч уучаал тайвшруулах юм. Уучаад зүгээр намдаагаал тэгэл цаашаа ажиллаа амьдралаа өргөжлүүлээд аваа яваа шүү дээ тий. Тэгэхээр нөгөө хамгийн ихний шинжүүд бол ерөнхийдөө бол амьсгаадах зүрх судасны өвчлөлтөөр амьсгаадах завраас эхэлдэг. Даялгын тотем судасны өвчний нарийсэлтээр бол амьсгаадах завраас эхэлдэг. Зүрх дийлсэх завраас эхэлдэг. Тэгэхээр манайх нөгөө би таргалаад амьсгаадаад байгаа ингээл яваад. Даялгын ачаалттай холбоотой амьсгаадахтаа зэрэгцээд өвчүүний ард хоолоо буугаад бачуураад цэжний ард юм хөндлөн хэрж өвдөөд зүүн гар тал зүүн чих ирүүрөө өвдлөө гэж ярьдаг. Энийг бол бид нар сонгодог хэлбэр гэж яриад байгаа. Зарим нь бол амьсгаадах хэлбэрээрээ бас дангаараа явж идэг. За зарим нь бол нөгөө шинж тэмдэггүй хэлбэр гэж байдаг. За зарим нь таны хэлдгээр нөгөө шүн унтчих тийм ээ пил палигаас ирнэ гэдэг маань чинь нөгөө хим алдагдаад байна гэсэн. Хөвчлэн үүрээр амин аюултай хим алдагдлууд болох гээд байдаг. Тэгэхээр энэний төрөлхийн эмгэгүүд байна уу? Суур өвчнөөсөө үүдэлтэйгээр бусад өвчнүүдийн хүндрэл байдлаар зүрх судасны өвчнийг хүндрэлийг гаргаж ирдэг ийм өвчнүүд байдаг. Өөрөөр хэлбэл сахарын шилтгаантай бүрний дутагдлууд байдаг. Диализийн өндрөд тийм ээ харахад диализ ордог өвчтнүүд байдаг. Энэ мичлийн эрдэсийн солилцооны алдагдaltaй хүмүүст энэ төр хим алдагдлууд их үүсгээд байдаг. Тэгэхээр бид нар нөгөө хамгийн түрүүнд анхаарах юм ерөөсөө л хажуугийн хүн асуух хэрэгтэй. Би амьсгаадаад байна уу та чинийг анзаараад гараач гэдэг юм уу. Би хүмүүсээс дандаа тэгж асуудаг. Өвчтнөөсөө асуухаар үгүй гэдэг байхгүй. Амьсгаач нөхөр үгүй ээ. Би зүгээр ингэ суугаад. Тэгэхээр н хажуу талынх нь үнийн дууж оруулж ирж байгаа. Энэ хүн танаа аав чинь юм уу, эгч юу чинь юм уу тийм ээ ойр төрлийн хүн чинь тантай хамт ирэхэд сая амьсгааж байгаа юм шиг анзаарчихсан нөхөр нэрээ тэгсэн шүү гэж хэлдэг баг. Нөгөө хүн өөрөө амьсгааж байгааг мэддэг. Тэгэхээр өөрөө анзаараагүй бол хажуугийн хөндлөнгийн хүнээсээ бас асуух хэрэгтэй. Анзаараа тэр байн хамт байдаг хүмүүс чинь анзаарна шүү дээ. Хоёр хүн явж байхад нэг нь амьсгаадаад нэг нь амьсгаадахгүй байвал эн чинь илүү амьсгалаад байвал эн чинь амьсгаад чинь л гэсэн санаа шүү дээ. Тэгэхээр ийм шинжүүдийг бол даа ялангуяа өөртөөсөө болон хажуу талынхаа эргэн тойрны хүмүүсээс асууж явах хэрэгтэй. Илрүүлж явах. Дэгжээж л одоо нөгөө бид нар энэ илэрсэн тэр шинж тэмдгийг хөөж өвчлөлөө илрүүлэх хэрэгтэй. Тэрнээс нөгөө гинт өндөрлждэг юм цаг хугацааг бол их юм бол оройтдаг.
одоо гинт цэжээр өвдүүлээд л ингээ нөгөө аюултай шигдээс болгоод эмнэлэг хандахын чинь өөрөө эрсдэлтэй үйл явц. Шигдээс болохоос өмнө тэр амьсгаадаад байгаа үед дээр нь ч юм уу тэр зүрхт илсээд байгаа үед дээр нь ч юм уу эхний үед дээр нь онцлоод эмчилчих юм бол хүндрэлгүй эмчилгээр нөгөө бидний нөгөө нэвтрүүлгийн ихэнд хэлдэг гинтийн асуудлуудаас шууд сэргийлдэг байна шүү дээ. Өөрөөр энгийн амьдрал дээр ийм жишээнүүд байдаг шүү дээ. Ингээд бүх судсан зүрхний 3 судас байдаг. Баруун зүүн талын артер гэж байдаг. Зүүн тал нь 2 салаат. Тэгэхээр 3 салаатай болчихж байгаа гэсэн. Энэ 3 салааны битүү өөрчлөлттэй, тархмал өөрчлөлттэй хүн хэлбэрийн нарийслыг оншилчод хахад гайваа яваад. Өө би над за өөр байдгүй гэдэг. Тэгээ ингээд танд хагалгаа хийж ийм хүнд ийм хийх ёстой болчиход байна. Өдөртөмж нь ингэж заадаг юм аа гэж ар эрт нь ингээ хэлээ зургийг харуулад хахад би зүгээр юм чинь гэдэг ингээ суугаад байдаг. Тэгэхээр энд нөгөө харьцангуй ойлголт учраас заавал тэрэнд нөгөө би зүгээр гэдэгтээ хандаж болохгүй л гэдэг юм зөвлөмжийг л сайн ойлгоосоо л гэж одоо тий зөвлөмөр. Хүмүүсээс нөгөө эмнэлэгт очих дурггүй. Тэгээд би эмнэлэгт очихоор л нэг өвчин дагуулад ирдэг гэдэг хүмүүс бас айгүй олон байд юм лээ. Яг тэрэн шиг над кейс дээр чинь тэгэж бодоглоо л та сая. Тий ингээл очихоор л нэг юм хэлдэг. Гэтэл надад бол өөрт завир байхгүй байхад чинь хагалгаанд ор гэсэн. Гэтэл тэр хүний эрсдэл нь бол нэг л өдөр тий инфаркт болох. Юу болчихж байгаа байхгүй тий. Завир өгөхгүй ээж болно. Завир өгөхгүй гэдэг тийм өөрчлөлтөөсөө илүүтэй нөгөө болзошгүй эрсдэл гэдгийг л бууруулах гэдэг. Энэ болзошгүй эрсдэл гэдэг нь юу хэлээд байгаа гэхээр насварлтыг хэлээд байгаа. Одоо бид нар чинь эрүүл мэндийн тоон үзүүлэлтэнд нэг чухал пункт үзүүлэлт байдаг. Энэгээр бид нар эдийн засаг болон тухайн улс орны хөгжлийг илэрхийлдэг. Энэ дундаж наслалт. Дундаж наслалт хэдий жинээ баг тусмаа тухайн орны улс орны эрүүл мэндийн үзүүлэлтэд муу гэдэг ангилал руу орж байна. Тэгэхээр бид нар юуны төлөө ер нь эмчлүүлэх гээд байгаа гэдэг хүн өөрөө бас бодох хэрэгтэй байхгүй юу? Албатай чим шиг, албагүй чим шиг, хүсэлтэй чим шиг, хүсэлгүй чим шиг ингээ яваад байхгүй. Эсвэл ар гэр халуун бүлээрээ уртудаа насалж те үр хүүхдтэйгээ олон жил амьдарч аль нь дээр өгдгийг л бодох хэрэгтэй байхгүй. Амьдрал дээр байдаг шүү дээ. Үгүй ээ гэж хэлдэг хүн байдаг. Нэлээдгүй байдаг. Жамаараа явж байгаа л өөхөдрөө л өхөн гэдэг тий. Тэгэхээр эн чинь тухайн хүний сонголтын асуудал. Гэхдээ тухайн гэр бүлийг аж аргалтай байх үндэс чинь гэр бүлийн нэг гишүүн бүр илүү бүтэн байх энэ асуудал шүү дээ. Тэгэхээр эн чинь ганц тэр хүний асуудал биш. Гэр бүлийн асуудал байна. Би хэлдгийн. Тантай би ярихгүй. Хоёулаа арай илүү их юм ярина. Гэрээсээ 2-3 хүн аваад ирээ. Тэгээд ярилцъя гэж хэлдэг. Тэгээ сонголтоо хий. Сонголт чинь таны гарт бий. Амжилгээний чинь хувьд бол хийх ёстой юмыг бол хүнд нь хүнд юм байна. Боломжоор нь эмчилгээг оролдъё хэдүүлээ гэж хэлүүлдэг. Тэгэхээр энэ нөгөө юуны төлөө үзүүлэх гээд байгаа юм бэ гэдгийг бас эхний хэлсэн сайн ойлгох ёстой юм шиг. Өөрөө хондлоо үзүүлэх юм уу? Би энэ гэр бүлийнхаа ад жаргалтай сайн сайхан байдлын төлөө үзүүлэх юм уу гэдгийг ойлгох ёстой юм болов гэж би ойлгодог юм. Тэгээ хүнтэйгээ ярихаасаа илүүтэй ар гэрийн оролцоог 100% хангаж ийж хүнтэйгээ ярилцдаг. Тэгэхгүй болохоор ганцхан хүнтэйгээ ярихаар чинь тэр хүн юу ч хийж болно шүү дээ. Тэр хүний хүсэл нь ар гэрийн хүслийг төлөөлж чадахгүй шүү дээ. Ар гэр бол мэдээж аав ээжигээ хараад суугаад те хэдэн жил цагаан сараа хамт хийгээд хэдэн жилийнхаа наадмыг эрхчлийнхаа наадмыг үзэл гэж боддог шүү дээ. Ямар ч хүн. Тэгнэ үстэй. Тэгнэ шүү дээ. Тий, тэгэхгүй тэгэхэр чи нөгөө хувь хүний үзэл бодол гэхээсээ илүүтэй тухайн гэр бүлийн нийтлэг шийдвэр нь юу байгаа вэ гэдэг дээр. Тэгэхээр энийг л хувь хүн болгон маань ойлгосоо гэж би хүсдэг. Өөртөө хэд хүрмээр байгаа гэж би асуудгийн заримдаа бүр аргаа ороод та юу хэд хүрмээр байгаа юм. Ямар бодолтой байдгийг гэж. Өөр хүүхдээ тэгээ сайн сайхан явахыг харъя гэж боддог юм уу боддгоо юм хэр бодно штэ гэдэг. Гэхдээ тэгээ хэд үрхийн тэгээд тэр чи хэдэн наснд хэрэгтэй юм хэр 60 ч юм уу 70 ч юм уу 80 ч юм уу гэд нэг тоо хэлнэ штэ. Гэхдээ тэгээ тэрэндээ үрхийн тул та хоёр
төлөвлөгөө гаргаад ингээ явуулд ингээ дэмжлээд явах юм бол болохгүй юм байхгүй шүү дээ. Тэгэхээр нэрэж тийм юм уу гэдэг байна. Тэгэхээр энэ нөгөө ойлголтын зөрүүтэй байдлыг бид нар сайн засах хэрэгтэй юм шиг байна. Тэгэхгүйгээр нөгөө хүн үсэйг байхад эмчлэх үйл явц чи бас хуулиараа хориотой шүү дээ. Амьж явах хэрэгтэй ч гэсэн эмчлэх хүн зөвшөөрөөгүй байхад бид нар эмчлэх хэрэггүй шүү дээ. Энтэй адилхан. Тэгэхээр нөгөө нэг талын ойлголтыг илүүтэй барихаасаа илүүтэй нийтлэг том массын ойлголт маань хаашаага байгаа вэ? Хаашаага юунд зориод байгаа вэ гэдгийг ойлгомоор байна. Тэгжээж л бид нар үр дүнд хүрэхгүй бол өнөөдөр та ингээд зөвхөнд нь ингээд бид нар чинь зөндөл систем тавьчихдаг. Имээ угаараа тамхи бити татаараа дэглэмээ сайн сахаараа цагтаа үзүүлээрээ ирж үзүүлээрээ гэхээр алийг ч биелүүлдэг. Хийлэгчээд тий. Нөгөө амьд байх эрхийг бид боломжийг бүрдүүлээд өгдөг. Өөрөө гүйцэтгэх ёстой ш тэр гүйцэтгэлийг чинь. Тэр дэглэмийг сахина гэдэг чинь тэр хүн өөрөө өөрийнхөө төлөө амьд байх бол явахын төлөө тэр дэглэмийг сахиж өөртөө эмээ ууж өгч байгаа болов уу? Өөрөө амьд байж иж гэр бүл нь аж аргалтай байна шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө нөхцөл байдлаар хитрхийн нарийнхан юм өнцгөр хараад. Энэ чинь тухайн гэр бүл чи хичнээн ч гişүнтэй энэ те ингээд 2 3 одоо чинь 4 үеэрээ ингээд сайхан байж байгаа гэр бүл зөндөө л биш шүү дээ. Тэгэхээр энэ сайхан илүү бүтээн амьдралыг л хангахын төлөө хүн болгоо өөртөө хичээх ёстой л гэж би зөвлөдөг юм уустай. Тэгээд сонголтод таны гарч өгөөж хэлдэг. Тэгэхээр гэр бүлээрээ авчир гэр бүлийн дуудах ер нь айгүй зөв юм байна. Яагаад гэвэл миний харж байгаагаар тэр тусмаа Монгол эрэгтэй хүмүүс одоо аав хүн те эцэг хүн юу яа гэв шиг айгүй санаан зовоод за би энэ гэр бүлээ л зовооч нь би ч өөрөө нэгдүгürt биеэ зовоо те нэм жоохон хамаагүй хүмүүсээ тэрттэй тэгээд дээрээс нь санхүүгийн хувьд чинь энэ эдигээ зовооч нь зүгээр л чимээгүй явжээ. Тэгэл өөхөх цаг нь болох юм бол өвчий гэж боддог. Тийм юм шиг байна. Тэгэхээр гэр бүлийг оролцуулаад баг ингээд шахалтаар баг эмчлээд шүү дээ тийм. Бүгдийг ярилцуулаад ер нь жоохон ингээд пүүшлэх маягтайгаар тийм аава одоо тийм ахаа та ингээд эмчлүүлэх хэрэгтэй гэсний үзнээр юм. Тэгэхгүй ганцаараа ороод үзүүлэх юм бол мань хүн айгуул очиод гэр бүлтэй хэлэхгүй зүгээр гэж явчихч бас. Гэхдээ энэ тохиолдол зөндөл байдаг шүү дээ. Амьдрал дээр зөндөө байдаг. Тэгээ шийдвэр дандаа буруу гардаг. Тэгээд ингэхээр нэг үл ойлголцол үүсдэг. Одоо бид нар чинь 50,000 Монгол улсад 50,000 анги хийж байгаа гэдэг чинь судсан дотор мэсцлийн аргаар хийдэг арга. 50,000 гэдэг чинь баг таа биш. Тэгээ энэ хооронд чинь зөндөө асуудал үүссэн шүү. Энэ үл ойлголцлоос болоод эрүүл мэндийн салбарт эмч нарын донд ар гэрийн хооронд чинь үл ойлголцол үүсээд энэ үл ойлголцлын үр дүнд чинь бид нар нөгөө гомдсон хүмүүсийн чинь шүүх цагдаагаар явж гомдлоод айлна шүү. Энэ хүн буруутай, зөв буруу гэдэг асуудал яригддаг шүү дээ. Тэгэхээр энэ чинь нөгөө асуудлыг нээлттэй нийтээрээ ярих хэрэгтэй гэдэг зарчмыг баримтлах хэрэгтэй. Тэгээд ч хувь хүний амьд байх эрх нь тухайн хүнд хариалагдах хэдий ч гэсэн гэр бүл гэдэг юм бид нар чинь бүтээгээд нийгэм нөгөө соёл нийгэм ямар хэрэгжлгээд байгаа лээ. Эндээ л одоо тохирох байлгүй дээ. Мэдээллийг нээлттэй л ойлгосон дээр гэж үздэг шүү дээ, тий. Тэгэхээр одоо хүмүүс зүрхнээс өгч байгаа ямар шинж тэмдэг жишээлх нь ингээл ядаргаа тий ажлын ачааллаасаа болоод миний зүрх өвдөж байна. Скол нэг жоохон энэ бол нэг агаар дутагдаал миний энэ зүрх ингэчлээ. Тэгэхээр энийг яаж ингэж ялгаж цаалах вэ? Ер нь зүрхнийхээ өвчнийг ер нь бусад одоо нэг тий юунуудаас яаж ялгаж цаалах вэ? Онцлогооны талаар асуугаад байна гэж ойлгож шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо энэ өвчлөл чинь өөрөө ингээд 40-с дээш наснд идэвхжээд эхэлдэг юм өвчин. Тэгэхээр нөгөө 40 нас гэдэг чинь эд хүний хөдөлмөрийн нас. Эд хөдөлмөрийн насан дээр байгаа хүмүүст төгөөмөл байдаг нийтлэг өвчнүүд бас байна. Ганцхан зүрх өвдөхгүй шүү дээ. Олон төрлийн өвчин бий. Энэ олон төрлийн юмнуудаас ялгаж салах нь нэгдүгээр асуудал. Таны асуудаг асуулт хамгийн зөв асуулт. Тэгэхээр энэ онцлогооны хувьд маш олон арга бай. Бид тэр асуух нь байна, үзэх нь байна. Багжийн шинжилгээнүүд байх нь, лабораторийн шинжилгээнүүд байх нь. Хувь хүнд нь таарсан өвчлөлийн нь ямар үе шатан дээр байгаа вэ гэдгээс хамааруулаад шинжилгээнүүд хийх. Маш энгийнээр ойлгох юм бол 50 үеийн шинжилгээний арга гэж нэг хэсэг бүлэг бий. Нэг нь ачаалттай үеийн шинжилгээний арга гэж. Өөрөөр хэлбэл зүрхийг чинь бас ингээ ачааллуулж иж
тэр ачаалалд хэрхэн хариу оруулах гэж юм гэдгээр нь онцлдог. Тэр нөгөө 24 цагийн хоолтор мөн үү? Нэг арга байж болно. Тэгэхээр зүрхний булчингийн эссүүд хэвэн байна, өвчлсөн байна гэж хоёр хуваагдах нь шүү дээ. Өвчлсөн хэлбэрийг бид нар гэмтэн гэж ярьдаг. Энэ гэмтлийн 4 хэлбэр байдаг. Энэ 4 хэлбэрт нь таарсан үе шатанд нь онцлогооны багцыг сонгож шийдэг. Зөвхөн энэ олон аргуудын ганцхан нийцгээд эрүүл гэдэг үгийг тавьж болохгүй. Тэгэхээр таны асуулт бол маш зөв асуулт. Та ялангуяа одоо манай энэ эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүс дээрээс нь өвчтнүүд ч гэсэн 50% шинжилгээ хийхэд эрүүл гэдэг үгийг надад хэлчлээ юм гэж бас бодох хэрэгтэй байхгүй. Миний ачаал зүрх ачаалал ямар байгаа гэдгийг шалгаж үзүүлэх хэрэгтэй юм байна гэдгийг бас заавал бодчих хэрэгтэй. Одоо энэ спортын биш. Байнгын те ачааллыг шалгуулж байдаг. Дээрээс нь энэ урт хугацааны юм спортын юм хөдөлгөөн хийх гэж байгаа хүмүүс хүртэл шалгуулдаг шүү. Гин тэрнтэй адилхан энэ тухайн зүрхний бүтэц үйл ажиллагааны бага байдал нь ямар байгаа гэдгийг онцлоод тэрэнд нь таарсан аргыг нарийсгаж хийдэг. За ялангуяа 1-2, 3 шатны үзлэг хийж эцсийн дүн гарна. Хамгийн анхны зүрхний бичлэг юм уу, зүрхний эхо гэж 50% шинжилгээ хийгээд таасаах юм байна. 20 жил та яахчгүй манайхан зарим хэлэх гээд тал байдаг. Тийм юм одоо бас арай хэлж болохгүй бас. Бас тийм үг хэлж байгаа тохиолдол тийм яриаг сонссон үйлчлүүлэгч маань одоо өвчтөн маань иргэн маань бас тийм дараагийн сонголтыг хийж болох юм нөхцөл байдал руу хурж болох юм шүү гэдгийг бас хэлмээр байна. Тэгэхгүй бол эн чинь ганцхан нэг талынхаа буюу эмнэлгийн байгууллагуудын талаас яриад иж болохгүй. Нөгөө талаасаа бас мэдээлэл нь бас мэдэх хэрхээр нь анхаарах хэрэгтэй бид нар. Мэдэх хэрхийг нь заавал олгож өгөхгүй бол хязгаарлагдвал мэдээлэл донд бид нар байгаагаас алдах гад байдаг. Мэдээлэл гүйцэд байж ижил оновчтой шийдвэр гардаг. Тийм учраас нөгөө оншилгооны хувьд зөвхөн нэг юм хийчихэд ийм гэдэг эрхийн ороо гоцоолгоод баталгаа өгөхөд баталгаад сервис шиг юм ярих гад байдаг. Тийм байж болохгүй. Харин тийм. Одоо ер нь манай иргэдийн дунд ч гэсэн байдаг л да. За эмнэлэг орохоор тэгээл нэг хэд юм бичиж өгвөл баахан шинжилгээ те нөгөөдөл нь айгүй өндөр төлбөртэй. За тэгээл тэр хоогоор нь харна энэгээр нэг нь ихлээр зөндөө мөнгө явчтээ. Тэгээ шалдар болдор юм мөнгө өрсөөр байгаа л дараа нь ямар ч оншгүйгээр бид нар яг буцаал нөгөө нэг өөрсдийнхөө онцлогоон дээр л ягаал нөгөө валидолоо угаад ч юм уу те нөгөө эмээ угаал байж ахын зүгээр юм байна. Ер нь нэмлэг ороод хэрэггүй болцсон. Тэгээ тэр тусмаа одоо энэ хувийн эмнэлгүүд бүгд нөгөө ашигын төлөө болцсон. За улсын эмнэлгээр нь явахаар зүгээр нэг ЭК-га хийчихээ те зүгээргээд явуулцдаг те. Тэгэхээр одоо нөгөө хүмүүс маань насныг яг нэг юм болчиход байгаа байхгүй те. Тэгэхээр та одоо за та зүгээр байсан ч ийм байсан ч яг нэг энэ хоёр шинжилгээ те энэ хоёроор ерөнхийдөө болвол баримжаагаа авчин шүү гэдэг нэг тийм баг өртөгтэй нэг тийм шинжилгээг хийлээд өгчвөл юу байх вэ те бас иргэдтэй хоёлаа зөвлөе. Тий. Альва эрхтний нөгөө эрхтэн чинь бүтэц үйл ажиллагаа гэсэн юм хоёр үндсэн зарчимтай. Бүтэц гэдэг нь бид нар өглөө болгон босоод нүрээ хардахтай адилхан зүрхний хувьд хэлбэр буюу дөрвөн хүндий хавхлаг цус урсж байгаа урсгалын хурд гэх мэтлийн үзүүлэлтүүдийг эхогоор хань. Энэ бүтцийг харах нь. За. Үйл ажиллагаа гэдэг нь тэр 24 цагийн бичлэг та түрүү хэлсэн. 24 цагийн бичлэг. Энэ маань зүрх хоногт 100-га дунджаар шүү. 100-аас 120 мянган удаа дунджаар зогч идэг. Зүгээр энгийн нэг удаагийн бичлэг маань өсрөөл 5-аас 7 удаагийн зүрхний циклийг бичдэг. Цохилтыг л бичнэ гэсэн. Тэгэхээр 5-аас 7-г харах уу, 100-аас 120 мянгаыг харах уу гэвэл аль нь илүү ав? Мэдээж хэрэг. Мэдээж 24 цагийн бичлэг нь илүү их мэдээлэлтэй, илүү их боломжийг олгодог, илүү хязгаарлагдмал нөхцөлийг алга болгож өгдөг. Тэгэхээр ийм ядаж 24 цагийн бичлэг зүрхний эхо хоёроор хамгийн эхлээд онцлох боломж. За одоо хоолтор гэдэг энэ 24 цагийн бичлэг чинь дотроо бас олон янз байна. Холболтууд гэж байдаг. Хэдэн холболтоор бичдэг хоолтор вэ? 24 цагийн бичлэг вэ? 6 одоо л нөгөө
хим алдагдал болон шимийн хоёрыг зэрэг илрүүлдэг гэсэн юм хэлбэр байна. За ганцхан хим алдагдлаа илрүүлдэг буюу цөөхөн сувгтай. Нөгөөх нь 12 сувгтай. Тэгэхээр 12 сувгтай хоолдрыг эхотогоо хэлгчихэд ихний ээлжинд бид нар юугүй байж болох юмнуудыг бас гаргаад ирнэ. Өөрөөр хэлбэл нөгөө ердийн хөдөлгөөнд ингээ гүгэж явж хахад зүрхний үйл ажиллагаанд хэр ажиллаж байгаа гэдэг чинь нөгөө бичлэгчин бүртгээд авах нь шүү дээ. Хөвж байгаа тийм биш. Одоо нэг яараал нэг автобусны араас гүйдэг шүү дээ. Энэ хооронд зүрх чинь нэг 120-оос 130 хүртэл зөглөө гэхэд тэр үйл явцыг бичээд авчихна. Тэгээ бид нар автобусны доороо зогсчихоор нөгөөх нь намдчихаар би зүгээр мэтэл нөгөө хүн чинь явж байгаа шүү. Тэгтэл цаана бис бүртгэж байгаа мэдээлэл маань бид нар тасар их мэдээлэл өгч, урчин сэргийлэх боломжийг өгч. Тэгэхээр хамгийн өртөг багтаа энгийн арга нь бол бичлэг болон зүрхний бичлэг хоолтор эхо гэсэн 3 юм. Одоо нөгөө хоолтор гэдгийг чинь сүүлийн үед бид нар айгүй их ингээ хэрэглэгдэх хүн болгонд л хийгээл баян хийгээл зориод идэв. Энд чинь нөгөө нэг хийсэн 2 жилээ 3 жилээ өнгөрсөн сард хийлээ тэрүү жил хийсэн одоо ингэсэн манайхан бас жоо цааргалах гэдэг. Тэгж болохгүй. Өнгөрсөн юм өнгөрсөн үеийн л мэдээлэл. Одооны мэдээлэл одооныхоо тэр хугацаанд тухайн хүний өөрчлөлт илэрж ийн үдгийг бүртгэж авах гэдэг арга зам баггүй бид нар чи. Ирэл хийж ядах юм. Тэрнээс нөгөө олон дахин давтаж хийгээд байгаа нь нэг тийм эдийн засгийн гэдэг юм ямар энэ таны дөрөвний хэлдэг шиг тийм хэлбэр биш. Өөрчлөгдөж үгүй юу гэдгийг илрүүлэх гээд нотлох гээд байгаа санаа. Нотлох гээд байгаа одоо нотлогоо байхгүй тийм юм бол бид нар үуч хийж чадахгүй шүү дээ. Нотлогдчих юм бол онцлогоо имчилгээний арга нэг чиглэлдээ ороо явчихдаг байна шүү дээ. За ийм л 2 энгийн 2 3 арга бай. Дээрээс нь өөх тусны шинжилгээг бид нар өгж явах хэрэгтэй. 40-с дээш насндаа ялангуяа сайн муу өөх тос гэж байдаг те. Холестерин, триглицерид, бага нагтралтай липопротеин гэдэг энэ гурвыгаа бас өгөөд твшчихвэл зүгээр жилдээ нэг удаа өгөө. Тэрийг бас нэг их байлгах гад хэрэггүй. Таанаасаа хэвийн хэмжээнээс их л байгаад тахаар нөгөө цуснд эргэлдэх хэмжээ нэгсэх тусмаа судасны хамд очиж хөрөнгөлөгдөх нь их байдаг. Энэ зүй тогтлыг бид нар багаар л таслаад байвал магадгүй 40 насн дээр болох байсан юм чинь 50 нас руу хойш нь шидээд байдаг байна шүү дээ. Болохын үед болох нь. Гэхдээ хугацааг нь хойшлуулдаг юм л онцлогт. Холиосаа холестерин гэ та ярьлаа. Холестеринийхаа талаар бас нэг жоохон илүү дэлгэрүүлээд та нар ингээрээ тэгэрээ гэд нэг мэдээлэл өгчүүл те. Тэгээд тэрнтэйгээ уялдаад мэдээж холестерин гэж ярьсан юм чи хойлоо титэм судасны нарийслаа ярихгүй гэж болохгүй бах те. Тийм холестерин ч одоо хүний биед байнга байна шүү дээ. Тусанд ингээ ялгаж идэг, илгнээс ялгараад явж идэг. Энэ нийлгчлэлтийн үйл явцыг сааруулдаг. Энэ нэгсгээрээ бид түгээмэл тохиолддог байрлалууд байдаг. Өөрөөр хэлбэл титэм судас, энэ гүрээний судас, захын судас, энэ хөлийн судсууд дээр хөвчлөө очиж хөрөнгөлөгдөж судасны нарийслыг үүсгэдэг. Тэгэхээр энэ нарийсл үүсэх үйл явц маань ихсээд эхлэхээр л тухайн аль эрхтэн дээр тохиолдсноос хамаарат эмэлзэн оншно гараад ирдэг. Жишээлбэл ярихаар нөгөө титэм судсан дээр нөгөө актер юм маань тохиолдох юм бол бид нар титэм судасны өвчин гэж нэрлээд титэм судасны өвчин дотроо эмэлзүү хэлбэрээс хамаарат 3-4 хоног. Хамгийн бага ихэнх үе дээрээ бол зүрхний баг гэж нэрлэдэг байна. Тэгээ жоохон хүндрээд эхлэхээр судасны нарийслын зэрэг нэмэгдэх тусмаа хүндэрж ийн гэж ойлгоо. Нарийслын зэрэг нэмэгдээд явахаараа нөгөө докторгүй бах, доктортой байсан бах маань докторгүй гэдэг бах руугаа ороод эхлэв. Докторгүй бах гэдэг маань цаашлахаараа шигдээс гэдэг рүүгээ ордог. Тэгэхээр ийм эмэлзүүн уус нэг 3-4 үе шатыг дамждаг. Тэгэхээр энэ эмэлзүүн үе шатуудаар дамжиж байгаа үйл явцыг аль болох эрт үе дээр нь бид нар юм шигдээс болохгүй л гэдэг дээр нь л имчилгээгээ зориод байгаа. Тэгэхээр бид нар нөгөө өөх тосны үзүүлэлтийг маш сайн анхаараараа хянуулаараа эмийн савгаар бид нар хоол ундаа дэглэмээ сахаараа гэж зөндөө хэлдэг те. Өөх тосоо баг амтны гаралтай баг угмал нөгөө хүнс нөгөө төлхөө хэрэглэгээл хэлдэг. Гэсэн хэдий ч гэсэн бид нар Монгол хүний онцлог өөр гадныхнаас. Да ялангуяа энэ цуснд өөх тосны хэмжээ бууруулдаг эмийг
тогтмол мөн бас сайн ууж хөвших ёстой юм байна. Одоо ингээд ийм уугаад эхлэх юм уу гайхаад идэх хүмүүс. Уун штэ. Та хөдөлгөөнүүд илмээ сахаа те хоолныхоо илмийг сахаа бүх юм хэрглэж байгаа ч гэсэн эмийн бодисыг биедээ оруулж бид нар дотор талаас нь эмээр дэмжиж эмийн эмчилгээг удаан хугацаанд хэвшүүлж өнгөө өвчнөөсөө дэглэн болон эмийн эмчилгээгээр гэсэн юм хоёр эмчилгээний аргаар засах гэдэг шүү. Энэ хоёр аргаар баригдахгүй бол бид нар арга буюу судсан дотор хүмслийн арга гэдэг аргаар стент тавиад байгаа юм байна шүү. Тэгэхээр аль болох гадны биед биендээ суулгахаас зайлсхийх ирмэлцдэг ямар ч хүн. Тэгэхээр аль болох нөгөө хөдөлгөөн болон эмийн эмчилгээгээрээ л энэ өвчлөлүүдээс сэргийлэх боломжийг бүрдүүлдэг. Тэгэхээр аль болох им ууж байгаа өнөөдөр ууж байгаа юм чинь өнөөдөр танд үр дүнхгүй. Манай зүрх судасны өвчнөд би дандаа тэгж хэлдэг. Эн чинь ирээдүйн 1 жилээс хойшгүй л явц чинь нөлөөлнө. Өнөөдрөөс ингээд жил 2-3 жил тогтмол сайн юм уух юм бол өвчлөлийн явц буюу суд сатор өвчний явц нь удаашраа тогтдог. Энэ тогтуулахын тулд юм уулгаад байгаа юм шүү гэж хэлдэг. Тэр өөх тос бууруулдаг юм. Тэгэхээр энэ дээр одоо ямар юм уух уу, яах уу гэдгээ бас зөндөө юм ярьдаг. Нэг бол бид нар нөгөө тухайн мэргэжлийн эмчдэрээ хандаад зөвлөгөөгөө аваад байгаа шүү. Би өөрөө тухайн тэрэн сайн, энэ сайн гэдэг сургаар юм уухаас айлуутай. Өөрөө ямар байгаа вэ гэдгээ эхлээд шинжилүүлээд нь эмийн сонголтыг хийвлэх зөв байдаг. Өөх тос гэхээр л одоо нөгөө бидний жингийн илүүдэлтэй хүмүүсийг л бодоод байна тий. Тэгэхээр туранхай хүнд ч гэсэндээ энэ нарийсэл явагдаад өөх тос нь юу яаж болно нэстэй их байж болно шүү дээ тий. Энэ чинь жингийн илүүдэлтэйгээ хамааралтай байдаг зөв тогтолтой хамааралгүй ч байж болно шүү дээ. Туранхай хүн одоо миний бас түрүү ярианыхаа дунд хэлж ирсэн. Нөгөө ямар ч эрсдэлгүй хүн шигдээс олчлоо та одоо ийм имчилгээ хийх гээд байна гэхээр ингээ гайхаа суугаад идэг. Тийм тохиолдол байдаг бүр эмч хүн. Миний практик тохиолдож байна. Тэгэхээр энэ бол байдаг юм. Тэгэхээр нөгөө би 7 хоног төдөө удаа гүйж бассейн цэлсэн гэсэн тэр яг байх зүйл сайн. Гэсэн хэдиж тухайн хүний хувь хүний онцлогийг бид нар мэдэхгүй шүү дээ. Тэр хүн маань өөрөө ч мэдэхгүй өөрийнхөө онцлогийг бусдаар л дандаа онцлуулж мэддэг шүү дээ. Тэгэхээр нөгөө таны асуултны гол өнцг нь бол туранхай хүн ч гэсэн тийм ээ судасны өвчнөөр өвдөхгүй гэсэн тийм байхгүй. Өвдөн адилхан өвдөн. Би бол одоо ер нь нэг эрсдлүүдийг бол төдийл нэг тийм ингээд тоолол ийм тодорхой байна. Та гол нь нас чинь гэж хэлдэг. Нас. Ерөөсөө л нас. Чи байгалийн зүй тогтлыг өөрж өөрчлөгддөг хамгийн том шалтгаан шүү дээ. Нөхцөлтий. Тэгэхээр одоо энэ холестериноор хөглөрсөн байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ нөгөө идэж уух юмтай хэр их байна? Одоо өөх тосны хэрэглээ их хүн л ингэхүү альскол нөгөө биений физиологи нь л өөрөө өөх тосоо одоо цааш нь ингэж дамжуулах систем нь л өөр байгаа тийм үү? Нөхцөл байна л да. Одоо нөгөө хоол унднаасаа байна, тухайн бие махбодын онцлог нь байна. Өөрийнх нь бодисын солилцооны өөрчлөлтүүд байна. Гэх мэтлээ олон янз. Тэгэхээр нөгөө тэр нүү энэ нүүхээс айлтаад энэ хүн ямар хэлбэрийн өөрчлөлт яваад байна уу гэдгээс илрүүлэх нь гол. Тэгэхээр нөгөө би нөгөө бэлэн будаа охиос илүүтэй тухайн хүнийг өөрөө хөдөлмөрлөөд имлэг рүү хандаасаа гэдэг өнцөг дээрээс асуултанд нь ингэж авах. Дэлгэрэнгүй ярихаас айлтаа тийш чиглээд очиасаа гэдэг юм өнцгөрөл хариулаад байгаа шүү. Өөр болохоор тий. Тийм. Тэгэхгүй болохоор нөгөө энэ тийм энэ юм гэдэг нөгөө сурлаар тий сургаар ингэж манайхаа өөрийгөө эмчлэх гэдэг шүү дээ. Одоо Google дээр ChatGPT-гээс асуугаал ийм ингээл баг ингээд имээ уух имээ вараш хол бид нар яриад байдаг. Тэгэхээр нөгөө бид нар бол нөгөө ангиогийн эмч нар чинь судсын яг дотроос нь харцдаг. Яг тэнд чинь өөхөн товрон их байна уу, шохон их байна уу, холимог товрон их байна уу, ийм өөрчлөлт их байна гэдэг шиг нүдэрээ харж байгаа. Дэмжилчгээд гараад ирсэн хоноо ярихад ингээд бодтой ярьдаг хгүй. Нүдэрээ харцсан учраас. Тэгэхээр нөгөө илүү их таарах зөвлөмжүүдийг бид нар бодтой өгдөг гэсэн санаа байна. За хэрвээ холестерино
яг хэвийн хэмжээнд нь бариад байж байна. Гэхдээ энийг гэх юм бол яг бид нэр өдөр тутамдаа хэрэглэх бас нэг эмч гэх юм уу, эмийн бүтээгдэхүүн бас байж болох байна. За. Байна. Одоо хүмүүс нөгөө асприн 81 тэгээ омега 3-ыг одоо байнга хэрэглэгээд байгаа. Энэ бас хэр зүв байдгийг. Бас л өвдөлтөд тааруулсан л да. Одоо эн чинь хувь хүн болгон та бүхэн ирэхэд хоёр өөр бие махбод. Та бүхэн нас хүүс ондоо. Энэ өгөгдлүүд, удамшлын өгөгдлүүд нь хэрийн өөрийнх нь онцлог нь хэрийн гэдэг нэгдүгээр илрүүлж гаргаж ирж энэ олон сонголтууд бий. Ганцхан сонголт бол байхгүй. Ерөнхий л бид нар яриад байгаа. Ерөнхий том зургаараа нэг ийм олон юмнууд байдаг шүү гэд. Хамгийн гол юм чинь хувь хүний өөрийнх нь өгөгдөл нь хамгийн онцлог. Энд нь таарсан юм шиг энэ л хийхийг зорддог. Нийтээр нэг юм бичээл яваал те. Ингээд яхасаа хувь хүн таарсан юмыг сонгож өгөхийг 2-3 үзлэгийн дараагаар ил болдог юм шүү дээ. Анх удаага үзүүлчих нэг юм бичүүлж байгаа насаараа унах гэж боддог үгүй. Тэр юм чинь таарж гинөө таарахгүй юу гэдгийг мэдэхгүй бид нар. Даралтны мөн адил, өг тосны мөн адил. Цусан дах тийм ээ. Тэр цус шингэлдэг юмнууд чинь бас мөн адил. Тэр хүн таарах уугүй юу, аспирин энэ хүнд үйлчлээд энэ үйлчлэхгүй юу гэдгийг бид нар мэдэхгүй шүү дээ. Тэр битсэн юм маань тэр хүнд үр дүнгээ өгж гинөө гэдгийг хянах 2-3 удаагийн хяналтаар буюу давтан үзэлгээр үзүүлж ээж үр дүн гардаг. Энэ тохиолдолд энэ юмыг угаараа гэж цааш байн гоож явдаг. Манай салбар дээр бол асар их биш дээ. Нийтээр нэг юм бичих гээд байдаг. Үйлчлэхгүй шүү дээ. Монгол хүний энэ өг тосны солилцооны онцлог их өвөрмөц гэж би хэлэх гээд байдаг. Энийг яг илэрхий гаргаад ирсэн судалгаанууд байхгүй байдаг ч гэсэн практик дээр бид харагдаж байгаа тийм. Харагдаад байдаг. Энийний тод илэрлэл нь ингэж ярьдаг шүү дээ манайхаа. Энэ стенд гэдгийг чинь тавиулах хэрэггүй. Дахиад зөндөө тавиулдаг. Тавьсан юм нь бөглөрдөг гэж ярьдаг. Ийм хоёр ойлголт. Энэ үнэн. Онлоор ч ингэж тайлбарладаг. Энэ нэг нь болохоор шууд саддор хөвчин даамжирна гэсэн ойлголт. Нөгөөх нь стенд эргэж нарийнсан гэдэг нь дахиад нөгөө тэр даамжрах үйл явц нь шинээр үүсэж байгаа гэсэн. Стенд гадны бие суулгасны ард дээр энэ хоёр ойлголтыг хэлдэг. Тэгэхээр энд юун дээр бид нар анхаарч яж энэ үйл явц таслан зогсоогдох вэ гэвэл өөрийнхөө өг тосныхоо тэр буюу өвчнөний даамжирлыг зогсоодог энэ эмийн имчилгээнүүдээ дэглэмүүдээс сахиагүйгээс үүсдэг. Одоо айгүй их яриад. Тэр өстө хэрэг байхгүй. Тавьсан ч ингээ яаш ингэ дахиад тавилдаг ингэдэг. Энэ нь хувь хүн маань өөрийнх нь нөгөө мэдлэггүй юм муу уусан дэглэм сахиагүйг илрэл واخгүй. Тэгээ өөрийнх нь нөгөө өөртөө хандсан хандлагынх нь муу үр дүнгээ бусдад түгээн дэлгэрүүлж ингэж муугаар сурчлаад байдаг. Тэгэхээр ингэж болохгүй л дээ. Тэгээд тэрэнд манайхаа их автдаг. Өөр наадах чинь тэгэхээр дийдэм байлээ гэдэг. Тэгээд тийм биш л дээ. Нөгөө ойлголтын зөрүүтэй байдлаасаа үүдээд ингэж үздэг. Тэгэхээр нөгөө хувь хүнд нь таарсан гэдэг нь тухайн өвчлөл маань хэр хэмжээнд байгаа вэ гэдгээс л хамааруулж имийг сонгоно. Манай өнөөдөр чинь зах зээл дээр имийн чанар чинь харилцан адилгүй шүү. Сайн муу гэдэг, ориг генерик гэдэг, оригинал юм генерик юм гээл тэгэл үйлдвэрлэгч нь маш олон янз тэгээд таарахгүй асуудлууд. Имийн имчилгээ гэхэд одоо тэр өг тосны эм чинь энгийн зарим нэг юмнууд миний хувьд үйлчилдэггүй. Миний өг тос гэдэг юм бас дэшээ хоцоогоо л хэмжээнээсээ гарчаал яваад идэг. Тэдний чи өндөр байлгаад байж болохгүй шүү дээ. Буулгахын тулд бас тэр тодорхой хэмжээнд ийм хөдөлгөөнөө хийн. Зарим юм үйлчилдэггүй. Зарим юмнууд нь сайн үйлчилдэг. Хурдан болгодог. Тэгэхээр энэ нөгөө харж байгаа шиг бишээ л гэсэн санаа. Заавал эмчийн хяналттай байнгын ингэжтэй сар тутамдаа ч юм уу. Тэгвэл одоо ингээд тэр тусмаа энэ ковидын хойноос болвол тий ковид уснаас хойш хүмүүс маш их ингээд цус өтгөрж байна. За Америкийн асприн 81-тэйг аваад ууч. Омега 3 бол заашгүй уух хэрэгтэй мэн. Нэлээ олон жил зүгээр ингээд дагнаал уучж авах. Нөгөөх нь тэгээд яг үйлчилж байгаа ч юм уу. Бүр даашаа бүр эсэргээрээ нөгөөх нь дахиад өөр юм лугаа муу байх ч бас боломж
байгаа тий. Байлгүй байх уу тий. Тэгэхээр Спрей их ухаар. ер нь бол нөгөө аливаа ямиг мэрэгжлийн үүднээс хандаж асуудалт мэрэгжлийн үүднээс хандаж энэ бие махбод сайхан эцэг эхийн төрүүлж өсгсөн тий. Сайхан бие махбод жоохон хүндгэлтэй хандаад нэг мэрэгжлийн хүнээс зөвлөгөө аваад юм дангаа бичүүлж байгаараа л гэж хэлмээр. Тэрнээс одоо нэг сургаар тий. Одоо би нэг амьдрал дээр нэг юм жишээ хэлээ л да. Тэнцэн бас нийтэмтэй байж магадгүй ард иргэд аюу их асуудаг байхгүй. Туулаан зүрх сайн гинэ. Би туулаан зүрх идэж болох уу гэдгийг. Тэгэхээр би хэлдэг. Туулаан зүрх чи үнэхээр сайн байсан бол би анчин хийгээ туулаан зүрх тань зарахгүй юу гэдгийг. Тэгээд дэлхийн нийтээр над бүгдээрээ эмч гэж байх хэрэггүй. Бүгдээрээ анчин болоод зүрхээ зарьяар хандж туулаан зүрхийг тийм байна нөхөр байхгүй. За тэгвэл би надад чинь хэлж мэдэхгүй юм байна гэдэг байхгүй. Тэгэхээр нөгөө ийм сургаар манайхаа их юм уух гэдэг. Одоо нэг нэгнээсээ сонсчоо те. Таарахгүйгээ мэдэхгүй мэрэгжлийн бус ингэж ийм тарианд хандах гэдэг. Мэрэгжлийн бусаар эрүүл мэндийн систем рүү хандах гэдэг. Тэгэхээр энийг л би жоохон эмзэглээд идэг. Тэгэхээр юу бас нөгөө манайхны бас юм ярианы онцлог байна л да. Одоо нэг юм яг ийм тэр сайн энэ сайн гэж хэлүүлэх гээд байдаг хгүй. Ямар ч нэвтрүүлэг. Тэгэхээр би бас тэрнээс зайлсхийдэг. Ерөнхийдөө гэж хэлэхээс ер нь зайлсхийж тойроо замаар та ер нь заавал эмчтэл ханд гэдэг үгийг хэлэх асуусан ч би тэгж хэлээд идэг юм миний хувь хүний дарга онцлог байна л да эмч хүний хувьд тий. Тэгэхээр хоёулаа нөгөө түрүүн ярьжсэн бас гаднаасаа ингээл эрүүл харагддаг те фитнес хийдэг, гүйдэг те маш чанга биетэй те тийм хүмүүс бас гинтл нэг өдөр зүрхээр инфаркт болчдаг те. Гэтэл тэр одоо яг ямар үүний цаана ямар эмгэг явж гэсэн суд сагарна гэхөө зүрх нь гинт ачаалаад илгөө зогсож ин гэхөө. Тэгэхээр бид нар нөгөө эрүүл гэж хардаг хүмүүс маань гадна байдлаасаа хараад байна те. Тэгэхээр тэр дотор бас яг юу явагдаад байна. Спортын мэрэгжлийн тамирчдын хувьд бол мэдээж өндөр зэрэглэлийн тамирчид бол бүх эрхтэн системүүдийг бүгдийг шинжилсэн байдаг. Одоо энэ мэрэгжлийн тамирчдын хувьд гэж ярихад бол харьцангуй бага байдаг. Ховор тохиолддог төрөлхийн эмгэгүүд байдаг. Тэр бол ховор гэдгээрээ бас тийм түгээмэл биш. Нийтлэг энэ бидний ард иргэдийн дунд мэрэгжлийн бус тамирчдын дунд спортоор хичээлэх явцад гардаг үйл явц маань нөгөө л амьдралын бидний байдаг юм аяг гэхгүй. Өөрийгөө мэдээгүй. Өөрийгөө мэдээгүйгээс үүдсэн тэр хөдөлгөөнд дэлмийг хийж явах явцад гарсан эрсдэл гэхгүй. Тэгэхээр өөрийгөө мэдээгүй үүдэх чинь өөрийгөө сайн онцлуулаагүй л гэсэн санаа шүү дээ. Одоо хүн болгон л 20 жилийн өмнө орхотой шүд гэдгийг эмчлүүлж чаддгүй байлаа. Хоолой нүгддэг байлаа. Тэ одоо бол шүдний эрүүл ах уу хамаагүй сайн хөгжиж намны хүнд эрүүл ах уу. Энтэй адилхан цаг хугацааны л асуудал баг л та. Одоо бид нар ингээд тодорхой хугацааны дараа ийм ойлголт хөвшмөл хэм маяг руу ороод ирэхээр өөрөө өөрсдөө сайн мэддэг болоод эхлэх байлгүй. Мэдхгүйгээс л алдаад байна шүү дээ. Тэгэхгүй бол одоо угаасаа байдгийн бурхны зурсан зургаар би тамираа хийж хагаад цагсаад олж аваад зогсох юм байна гэж ойлгож болохгүй л дээ. Тэр чинь тодорхой дохио өгөх ёстой, шинжийг өгөх ёстой. Тэрийг л мэдэхгүй яваад байдаг бид нар. Тэгэхээр энэ мэдэхгүй миний зүрх ямар вэ гэдгээ өөрөөсөө асууад өөрөө шинжилүүл гэж би байнга л хэлдэг юм. Тэгээд энд дээр хариулт авсан хон чинь амьдрал дээр байгаа бүхэл юмыг хийж болно шүү дээ. Юу ч хийж болно. Мэдэхгүй нөгөө үйлдэлүүдээ хийж байгаа л бас орчаад байдаг юм байдаг. Сүүлийн үед яг дөнгөж төрсэн хүүхдүүдийг бол бүх одоо шинжилгээнд оруулаад ингээд за энэ зүрхний гажигтай ч юм уу юм байна гэдгийг оншилж мэдчихэд байна тий. Тэгэхээр одоо юу гэдэг 40-тай 50-тай хүмүүс юм уу тэр үед бас тийм яг нэг онцлогонд байгаагүй юм шиг. Яг ингээд нэг 50, 60 настай болсон чинь минийх төрөлхийн би зүрхний гажигтай ч юм уу төрөлхийн зүрхний цоорхотой байсан мэн гэдэг. Тэрийг мэдхгүй явсараагаад бүр хүндрүүлээд ингээд очисон байна гэсэн бас нэг кейсүүд яваад байгаа. Тэгэхээр яг энэ цоорхотой ч юм уу төрөлхийн гажигтай ч юм уу хүмүүс яг ямар шинж тэмдэг илэрч мэдэгддэг вэ? Байна л да надад ч амьдрал дээр байхаар барах асуудал. Нэг хоёр ч биш угаасаа байгаа асуудал.
энэ 50-60 насныхан гэдэг маань одоо 1900 хэд оны 70-аад оны үе юм тийм үү? 70-аад оны үеийн 50-аад оны үеийн хүмүүс маань эрүүл мэндийн систем тухай зүрхнийхөө гэдэг юм маань байгаагүй. Зөвхөн төрөлхийн гажгийг бол одоо манай дээд үеийнхний түүхээр ярьж байхад бол чагнаж оншилдог байсан үе. Энэ олон хүмүүсийг бүгдээрээ ингээд чагнуулаад зүрхний гажгаа оншлуулж хийсэн гэвэл үгүй. Тэгэхээр тэрний дунд онцлогдоог үйлдсэн зөндөө тохиолдол байгаа. Яг ийм хүмүүс хэвчлэн ямар эмнэлэг зүйн шинжээр илэрхүүхээр ачаалалд амьсгаадаад эхэлдэг. Мөн адилхан. Ерөн зүрхний өвчний үндсэн зоврынх нь анхны илэрлэл нь амьсгааталтаар илэрдэг. За. Амьсгаад нь. Зүрх дэлсэн, өвдөлт илэрнэ, хавгна. Ингээд зүрхсний эргэлтийн алдагдлалд ороод ирэх буюу зүрхний дутагдалд ороод ирэхээр хавгнаад эхэлдэг. Гэх мэтчил. Тэгэхээр нөгөө хамгийн анхны шинж нь энэ амьсгаадах гэдэг юмыг л амьсгаадаад эдгингээ яваад иж болохгүйгээр л альж талаас нь манай зүрхний эмгэг ямар ч өвчнөөр илэрсэн бай. Төрөлхийн гажиг, судасны өвчин, хахуулгын өвчин, зүрхний дутагдал ингээд төсгөл дээрээ ирэхээр зүрхний дутагдлаар хүндэрдэг зүрхний өвчин. Энэ үед л дандаа амьсгаадаж эхлэх гэдэг. Тэгэхээр аль болох тэр илрээд байгаа ямиг л ингээд байдгийн шүү гэж битгий яваараа гэж хэлмээр байна. Илэрсэн даруйд нь очиж үзвэл амьсгаадах юм зөөр зүрх дэлсээд юрдинөөс л илүү их зүрх ачааллаа дэлсээ зүрх цохлоод байгаа мэдрээд гэж ярьдаг шүү дээ манай хүмүүс. Зүрх хамаар харчих гад дэлсээд ах ингээд. Ингээд л бол очиж үзүүлээд ах хэрэгтэй. Учир шалтгаан нь юу гэв зүгээр байсан юм ийм болчоор зүггүй л болсон байж таараа шүү дээ. Тэгэхээр сайн өөрийгөө хянах хэрэгтэй. Хажуу харгунаас асуух хэрэгтэй. Би яагаад энэ чи тийм намайг анзаараад таараач гэдэг юм уу тийм. Би бол тэгж л хэлдэг юм. Энэ үнэ сайн анзаарж байгаарай. Айхлаад байх нь ууглаад байх нь гэдгийг анзаараарай. Энэ үн чи өөрөө мэддгүй шүү гэж би бүр хүмүүстэй тэгж бүр загтгийн шүү дээ бас. Нэг бүтэн амьсгаа авахгүй ингээд дутуу амьсгаа аваад байгаа юм шиг нэг инүүхэндээ нэг амьсгалдаг. За нөгөөх нь болохоор юу ч ингэсэн чи пүүс ихсэх гэж аахгүй. Тэр хоёрын тухай ярьж үг. Энэ үндсэн нөгөө зүрх судасны өвчлөлтөй холбоотой үндсэн зүрхний зовөр руу бусад өвчний үед илэрдэг дагалдах шинж үү гэдэг нь сайн ялах хэрэгтэй. Тэгэхээр манайд одоо түгээмэл миний одоо анзаарж байгаагаар бол энэ ковидын үед бид нар их хөл хорионд орсон те их ингээд дэлхийн нийтээрээ сэтгэл зүйн дарамтанд ороод өвдсөн чиг сэтгэлээ биеэрээ ч өвдсөн сэтгэлээрээ ч өвдсөн. Эрүүл байна гэдэг ойлголт чинь бие бөгөөд сэтгэл санаа эрүүл байх гэж хэлдэг те. Хоёулангаар нь өвдсөн. Даа ялангуяа сэтгэл санаа сэтгцийн хувьд асар их өөрчлөлтөнд орсон. Депресстэй ороод нойргуудл депресс тэгээд сэтгэл түгшил хямрал гэдэг одоо тэгэхээр энэ өөрчлөлтүүдийн үед бас таны наад хэлдэг зөөр чинь гараад идэх. Гүнзгий явс. Тэгэхээр анхдагч гарал нь зүрхний өвчин үү биш үү гэдгийг бас мэрэгжлийн хүмүүс ялгаж хэлж өгдөг. Бусад өвчний үеийн дагалдах шинжээр илрэх энэ өөрчлөлт бол зүрхний өвчин биш гэж үзнэ. Энийг үндсэн нөхцөлийн засчих юм бол зүрхэн болон тэр зүрх дэлсээд байгаа бол янз бүр болоод байгаа зөөрөд алга болдог гэж үздэг. Анхдагч өвчин зүрх байвал зүрхийн янзлахаар нөгөө зөөрөд нь алга болж хэмжилтгэх гэж ойлгох юм шүү. Тэгэхээр нөгөө бас би нөгөө бэлэн ийм тим гэж хэлхээсээ зайлсхийгээд байна шүү дээ. Том зургаар нь ийм хоёр ялгаа байдгийг шүү л гэдгийг хэлж өгсөн дээр. Тэгэхээр мэрэгжлийн юмснаар л бас энэ чинь засад залруулж чиглүүлж өгнө. Одоо бол айгүй их болсон шүү дээ. Энэ сэтгцийн гаралтай төвшөлтөөсөө болоод зүрх дэлсэх те хямралаас нойрны хямралаасаа болоод байнгын нойргүй байна гэдэг чинь өдөр шөнөгүй тухайн зүрх ачааллаад ажиллаад байна гэсэн үг. Энэ хүнд чинь нэг юм хоёр төрлийн мэдрэл байна шүү дээ. Мэдрэлийн үйл ажиллагаа нэг нь өдөр ингээд сэрүүн багт нэг төрлийн мэдрэлийн үйл ажиллагаа идэвхтэй ажиллаж байдаг. Шөнө болохоор нөгөө төрлийн мэдрэлийн үйл ажиллагаа нэтгэжээд өдөр ажилласан өдөрчийдэг амарч идэг. Ингээ ээлжиж идэг. Тэгтэл чинь ингээд өдөр шөнөгүй нойргүй яваад хаад байнгын нэг хэвийн мэдрэлийн үйл ажиллагаанд давмгаалаад байхаар
бусад эрхт нөгөө тийм ээ тогтолцоороо нөлөөлөд үйл ажиллагааны хямралыг өгöd. Тэгэхээр нөгөө бүтэц үйл ажиллагаа гэж нэг хоёр юм яриадсэн шүү дээ бид. Ганцхан үйл ажиллагааны тал дээр ингээд доголдоод идэх. Бүтцэн доголж ээж үйл ажиллагаа доголдох юм зүй тогтол харагддаггүй байна шүү. Тэгэхээр энийг бас мэрэгжлийнхэн маань л засаж залруулж өгөх нь байна л гэж ойлгож байна. Одоо хүмүүс паникнд орох. За тэгээд сэтгэл зүйн нөгөө хямралд орох тий сэтгэл гутралд орох. Энэ төр ер нь зүрхээ ер нь сэтгэл зүйн асуудалтай холбож болох уу? Зүрхний өвчнүүд тэгж бас үүсч болох уу? Шууд тийм юу бол байхгүй л те холбоо бол байхгүй. Сэтгэл зүй сэтгцийн нөхцөл байдлаасаа үүдээ шууд зүрхний өвчин үүснэ гэдэг тийм бол байх. Гайгүй те тэр. Одоо шинэ сэтгэл гутралтай хүн бол зүрхэндээ бас ачаалал нөлөөлнө ч юм уу? Тусдаа гайгүй те. Зүгээр дам нөлөөллөөрөө зүрхийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Энийг бид нар зүрх өвдөд зүрх дэлсээд гэж манайхан яриад байдаг. Тэгэхээр анхны их сурвалж зүрхний өвчин биш. Энэ нойргуугаасаа болоод нойргуу 2 сар манайхан 3 сар явцсан гэж зөндөөл байдаг шүү дээ. Тийм шүү дээ. Шинэ олгтой онтохгүй 3 сар болсон чи зүрхэнтэй дэлсээд ингээд ийм гэж зөндөөл ярьдаг. Тэгэхээр энэ хүмүүс чинь унтаа твтээд өгөөч сайхан амраад өсгөл мэрэгжлийн хүмүүст хандаарай гэж хэлдэг хүмүүс. Зүрхийн сайн шинжилж үзээд зүрхний органик бие даасан өвчин байхгүй бол нөө үүсгэж байгаа их сурвалжнууд явуулдаг. Тэр их сурвалжаал засна гэсэн. Нөгөө сэтгэл төгших үед зүрх хүчтэй дэлсдэг. За тэгээд нөгөө нэг айгаад юу гэж хэлдэг лээ дээр үт чинь нөгөө калапан тий аюулхааны эцэн гэдэг тийм юм байхгүй юу тэгэхээр. Яг хөө тэр чинь нөгөө гинти одоо айцнаасаа байх. Айх цочирдохын төр чинь бол яг хөө үед хүний мэдрэлийн зохицуулгаараа хариу оруулаар зүрхний үйл ажиллагаа шууд идэвхждэг. Энийг эмгэг гэж үздэггүй. Одоо нохооноос айллаа гэж бодъё л та. Эсвэл нэг хүн чанга дугарлаа гэхээр гид эвгүй чинь хариу зохицуулгын хэвийн үйл ажиллагааны нэг илрэл баггүй. Эсрэгээр нохоо ирээд боргоод хахад зүгээр суугаад байвал энэ яах вэ? Хийм гэж үзэх үү? Тэ? Энэ яадаг хүн байл гэдэг хэвчтэй байна. Тэгэхээр нэг мэдрэлийн үйл ажиллагааны хямралын өөрчлөлтүүдийг зүрхтэйгээ шууд хамааруулж ойлгох ийм ойлголт бол байхгүй. Зүгээр дам нөлөөллүүд бол бий гэж ойлгох. Тэгэхээр хоёулаа таны яг одоо эмчилгээ хийдэг ангиогийн талаар бас ярихгүй болохгүй л тий. Хүмүүсийн хамгийн их айдаг ангиограф гэдэг стент тавих гэдэг. За энийг хоёулаа бас нэг 2 өгүүлбэрт ч юм уу багтаагаад. Гэхдээ энэ сэдв чи одоо 2 өгүүлбэрт багтаах ч хэцүүтэй. Би нэг тийм 2 минут л ярихыг бодъё. За тэгээ. Тийм 2 минут л ярихыг бодъё. Ер нь түүх нь бол би түрүүнд дурдсан 2000 онд манай багш нар одоо Францын мэргэжлүүдтэй хамтарч энэ сайхан салбар бол Монгол улсад хөгжөөд 25 жил өнгөрсөн жил болсон. Одоо 26 дахь жил дээрээ явж байна. Энэ бол одоо дэлхийн нийтээрээ зүрх судасны өвчлөлийн эрсдэл нас оролтыг бууруулдаг үндсэн арга энийг. Монголч бас энэ аргаараа ингээд дэмжлэгдээд олон жил явж байна. 50,000 гаруй хүн ажиллагаа хэмжээнд амрагдсан. Тэгээ энэс бол айх юм бол байхгүй. Энэ бол зөвхөн анагаах ухааны ололт дэвшил технологиг ашиглаж таны биед байгаа өөрчлөлтийг илрүүлж эмчлэх аргын л нэг хэсэг. Тэрнээс айлгах чийдэг юм бол биш. Шаардлагатай гэж үзвэл энэ аргыг хийлгэхээс зөвлөж байгаа бол эмч нараасаа бити татгалзаараа гэж хэлмээр. Шаардлагатай гэж хийлгэх гээд байгаа бол бити татгалз. Энэ бол айлгаад ичээгээд байгаа арга бол биш. Харин танд туслах гээд байгаа арга гэж л ойлгох хэрэгтэй. Тэгээ ингэж хэрвээ эрсдлээ бууруулж чадвас бид нар насжилт нэмэгдэхийн хэрээр бид нар нас оролтыг бууруулж чаддаг. Ингэснээрээ бид нар арга эрт үзүүлж байгаа шууд үр нөлөөч ерөөсө бүтэн амьдрал аж аргалтай байдлыг л нөхцөлдүүлдэг. Тэгэхээр энэ ангиографиг одоо 2 минутанд багтааж хэлнэ гэдэг бол их хэцүү. Тэгэхээр ийм амьдрал дээр байдаг юм энгийн аргаар л би ойлгуулахыг хичээлээ. Ямар хүмүүс одоо яг зайлшгүй стент тавиулах шаардлагатай гэж үзэх вэ? Ямар хүмүүс гэхээр одоо л нөгөө судасны нарийслын титэм судасны нарийслын л эмэл зүйн шинж илэрж байгаа. Бүглэрсэн эмэл зүйн шинжүүд нь батлагдсан
ийм хүмүүс ерөөсөө заашгүй л хэлэх хэрэгтэй. Хэлэхгүй л бол тухайн эрхтний минь үйл ажиллагаа алдагдаад тижээлгүүцсэн зүрх маань зогсно гэдэг нь ямар ч энгийн ойлголт. Тижээлгүй болцсон эрхтэн үйл ажиллагаа зогсно гэдгийг ерөнхийдөө болгон л энгийнээр хэлэхэд бол ийм ойлгомжтой зүйл багт. Тэгэхээр тижээлгүй болцсон эрхтний тижээлтэй болгохын үндсэн аргуудаасаа татгалзах ийм нөхцөл байдал бол байж болохгүй зүйл. Өөрийгөө эмчлэхээс зайлсхийх ийм аргыг сонгоно гэсэн үг. Тэгэхээр үндсэн нөхцөл нь бол ерөөсөө тэтэм судасны нарийсэл бөглөрлийг л оншилдог юм гол арга байна шүү. Гэхдээ энэ тэтэм судасны нарийсэл бөглөрлийг эмчилдэг энэ тэтэм судасанд одоо ангиограф хийхийг бол Монголд бол цөөхөн хүмүүс хийж байгаа тийм. За цөөхөн бас эмнэлэг байна уу? Тий, ер нь бол 26 жилийн түүх ярьж штэ бид чинь. Тухайн үед 2000 онд бол манай багш Лавсуран манай 3 дугаар эмнэлгийн эмч, Дамдан сүрийн эмч, Цэгийн жоо эмч энэ маань нийл Француудтай хийжсэн. За 2019 онд нэгдүгээр эмнэлэг дээр би тасгийн эрхчээр очиод хоёр дахь шигдээсийн нэгжийг байгуулж ирсэн. 2023-4 оны үеэс хоёрдугаар эмнэлэг маань нэвтрүүлж эхэлсэн. Ингээ улсын 3 эмнэлэг одоогоор хийж байна. Хувийн эмнэлгүүд бриллиант эмнэлэг хийж байна. Сонгодоо эмнэлэг маань хийж байна. Интермед эмнэлэг хийж байна. Нийслэлд бол одоо 3 эмнэлэг 3 улсын 3 1 2 дугаар эмнэлэг, дээрээс нь Монгол Японы эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг гэдэр хийж байна. За тэгээд хувийн хвшлүүд хийгдэж байна. За орон нутагт бол бүсийн онцлогын эмчилгээний 6 төвүүд хийгдэж байгаа. Эрдэнэт, Хинтээ аймаг, Дорнод, Өмнөговь, Өвөрхангай, Ховд гэсэн юм 6 бүсийн онцлогын эмчилгээний төв аймгийн эмнэлгүүд дээр хийгдэж байгаа. Тэгээ үндсэндээ нэг 20-30-аад эмчнэр маань идэвхтэй өдөр тутамдаа энэ онцлогын эмчилгээний аргыг л хийж байгаа. Үндсэн том төв эмнэлгүүд маань бол тооны хувьд арай их хийдэг. 3 дугаар эмнэлэг маань жилд 2500-аас 3000 орчим хийдэг. Бусдын тэгээд доошоогоо ингээд хийдэг. Өөрөөр хэлбэл 3 дугаар эмнэлэг маань нийт жилд орсон ангигийн маань талын баг 3 дугаар эмнэлэг дээр хийдэг гэсэн санаа байна шүү дээ. Бусад эмнэлгүүд хаваач хийдэг гэсэн үлдснэ. Тэгэхээр үндсэндээ бол их олон газар хийгддэг болсон. Олон эмчнэр хийдэг болсон. Тэгээд шинэ технологийн хувьд бол одоо 2010-аад оноос хойш бид нар шинэ технологиудыг усан 3 дугаар төв эмнэлэг дээрээс нэвтрүүлээ. Дараа нь тэгээд нөгөө эмнэлэг болгон дээр дэлгэрэх тусам шинэ аргууд нэвтрээд явж байгаа. Зүрхний хитаван, зүрхний тэтэм судасны хитаван оншилгоо гэж би одоо 1 2 3 дугаар эмнэлгүүд дээр байна. Цэргийн төв эмнэлэг дээр байна. За энэ арга нь бол одоо ангио харалтаасаа хитаван хяналтаар давхар стентээ суулгаж ингэж хяндаг ийм арга. Шуус тэтэм судасны урсгалын хурд тал дээр илүү их үнэлгээ хийж энэ судаснд стен тавих уугүй. Одоо би түрүү миний ярианаас анзаарсан бол судасны нарийслийн зэрэгээс хамаарна гэж. Нарийслийн зэрэг их байх тусмаа ангиогоор харахад, эрентгенээр харахад амархан, бага байх тусмаа стен тавих эргэлзээг их төрүүлдэг. Тавих уу, байх уу гэдэг эргэлзэл. Тэгэхээр энэ онцлогооны аргуудыг ашиглаж эсрэг тэтэм судасны урсгалын хурдын даралтын зүрийг үнэлж стен тавихгүй гэдэг ийм технологиуд бас манай олон эмнэлгүүд дээр нэвтэрсэн байна. За ер нь тэгээ бид бол одоо судасны дотор хүнслийн аргаар хэм судлалын чиглэлээр бол абляци эмчилгээг хийж байна. Пейсмейкер эмчилгээнүүд хийгдэж байна. Хэвлийн гол судасанд графт стен суулгах хэмжээслүүд бас улсын 3 дугаар төв эмнэлэг дээр хийгддэг. За ер нь нэлээдгүй юмнууд онцлогоо эмчилгээний аргуудыг хийж байгаа. Бас дэлхийд одоо төв эмнэлэг хийгдэж байгаа буюу насжилттай холбоотойгоор гол судасны хагуулгын нарийсэл гэж үүсдэг. Ийм тохиолдолд ихэвчлэн одоо бол гадаад бол судсан дотор хүнсцлийн аргаар хиймэл хавхлах суулгах ийм аргыг дэлхийн нийтэд төв эмнэл хийж ингээ хэвшсэн байгаа. Одоо манай дундаж наслт маань эдгээр бага байгаа ч гэсэн нэмэгдэж байгаа. Биднэрт одоо ойрын 10 жилдээ ихэд энэ аргыг нэвтрүүлэх дараагийн шатны сонголт ирж байгаа.
энэ хэлбэрээр одоо манай улсын 3 дугаар төвөмлөг дээр бол энэ төрлийн одоо энэ гол судасны хавлага, хиймэл хавлах суулга аргыг судсан дотор хүнслийн аргаар хийх энэ хаалгыг нэвтрүүлэхээр зориод одоо ингээд бас ажиллаж байгаа. Энэ ондоо хийгдэх нь 2 хонд хийгдэх нь бас өртөг өндөртэй юм хаалгаа байдаг. Тэгэхээр өртөг өндөртэй гэж хэлдэг энэ үгний цаанаас манай ард иргэд боломж нь хязгаарлагдмал болчдөг. Имжлүүлэх боломж нь хязгаарлагдмал болчдөг. Тэгэхээр энэ өндөр өртөгтэй хаалгаануудыг маань одоо энэ төр засгийн зүгээс даатгалд хамрагдуулах асуудлыг л одоо бүр түлхүүн анхаарч өгөхийг бас зорддог юм чимнийхээ хүсч идэг. Энэ төрөөс энэ дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд үзүүлж байгаа тоон үзүүл дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 5-6% нөрөгчөд бас манай салбарын хөгжил өшөөл сайн хөгжиж. Ингэхийнхээ хараар бид нар өшөөл илүү их тусламж үйлчилгээний хүртээ хэмжээний ихсэж гадаадын тоног төхөөрөмжүүдийг төдий чинэл сайн хэрэглэж шүү. Одоо бол бид нар чинь дотоодын нийт бүтээгдэхүүний 2.5 орчим байгаа гэж сүүлийн тоо баримт байх шиг байсан. Тэгэхээр хязгаарлагдмал орчинд бид нар чинь бас юм уу тусламж үйлчилгээг үзүүлэх гээд явж байгаа юм байна гэж харагддгийг. Харьцангуй ангиографи аппарат болон одоо хэрэгжилж байгаа хэрэгслүүд чинь маш үнэтэй хэрэгслүүд орж ирдэг шүү дээ тий. Тэгэхээр тэр утгаараа ч гэсэн манай Монголд яг дэлхийд одоо хэрэглэгдэж байгаа тий. Яг тэр аппаратыг хэрэглээд, яг хэрэгслийг хэрэглээд яг тэнд явагдаж байгаа хаалгааг манай монгол эмчнэр хийж чадж байгаа юу? Тий хийлгүй яг хөө энэ чи одоо манай титэм судасны хүнд хэлбэрийн нарийсэл дисплази гэдэг энэ заалттай өвчин 2025 оны эрүүл мэндийн сайдын тушаалаар гадаадд явах өвчний жагсаалттай өвчнөд багтцсан байдаг өвчин. Өөрөөр хэлбэл энгийнээр ойлгох юм бол манай эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн тогтолцоо маань ийм хүнд хэлбэрийн титэм судасны өвчлөлийг манай дэмжихгүй гэж зарлцсан байна шүү дээ. Баталгааж болсон. Та гадагшаа явж болно. Яв гэд. Тэгэхээр бид бол ийм тохиолдлыг бол одоо яг таны асуудагтай адилхан. Энэ нөгөө өндөр өртөгтэй гадаадын тийм ээ энэ хэрлэгдэг тоон төхөөрөмжүүдийг чинь ашиглаад бид нар боломжийнхоо хэрээр энэ хүнд хэлбэрийн өвчлөлүүдийн мэсцлийн аргаар эмчилдэг. Аль болох гадаад явуулахгүй зорддог. Бүгдийг л гадагшаа явуулаад байвал энэ улс оронд чинь хин энэ олон хүн эмчлэх юм те. Тийм ч эдийн засаг байхгүй шүү дээ. Өнөөдөр нэг нөгөө хэлэхэд ард иргэд чинь нэг хэсэг нь л яваад гадагшаа чадж байгаа нь л явж чадахгүй нь хайчих юм. Тэгэхээр энэ чинь боломжийнхаа нэрээр бид нар салбар дээрээ бол бид нар бол байнга ярьдаг асуудал. За ийм хүн тохиолдлыг ингэж эмчлэлээ гэдэг. Тэгэхээр энэ бол хүнд хэлбэрийн нарийслуудыг бол бид нар боломжийнхаа нэрээр харна ч гэсэн Монголд амжилж байгаа. Тэгэхээр өшөөл бидэрт нөгөө тусалцаа дэмжлэг маань байвал энэ өвчний чинь бид нар энэ жагсаалтаас хасчих бүрэн боломж байх. Тэгэхээр нөгөө эргээгээл нөгөө эдийн засаг руугаа бид нар эргээгээд асуудал маань орчих гээд идэх. Тэгэхээр энэ дээр бас ах тэр бас хамаагүй юм яриад яах вэ? Ингээд жоохон бас цензуртэй ярихгүй л тий. Зүрхэндээ стенттэй хүн ер нь хэвийн амьдралдаа урдаа орч чаддгүй тий. Одоо тэр төмөр одоо зүрхний стент нь хөдлөх, унах тийм эрсдэл байдгүй. Бас гол нь стент тавиулсан хүнд та түрүү хэлжсэн бас бүглэг асуудал гарна гэжсэн тий. Энэ талаараа бас жоохон тодорхойлъё. Стент гэдэг маань гадны биет. Өөрөөр хэлбэл хиймэл судас. Хүний өөрийнх нь судасны тодорхой хэсэг өвчлөлд нэрвэгдсэн хэсэг дээр дотроос нь оруулаад бид нар хиймэл судасыг тэлээд суулгаж байгаа. Энэ арга бол хэвийн эрхтний үйл ажиллагааг шууд хангадаг. За нэгдүгээрт хэвийн амьдралынхаа горимдоо эргээгээ шууд орж болдог. Өөрөөр хэлбэл хөнөөл багтаа арга гэдгээр ордог. Судсан дотор нь. Хоёрдугаарт стент маань хөдлөнө гэж бол байхгүй. Ундаг, хөдөлдөг гэж манайх их ярьдаг. Тийм ойлголт бол байхгүй. Сольж авч болдгоо гэж асуудаг бас. Солигдохгүй. Энийг засна уу гэхээс солихгүй. Стентийн зас нь янзлна.
Эргээгээд нарийж бүглэрсэн юм тохиолдол байдаг. Энийг бол эргээгээд бид нар засч хандлагдаг байна. Бүглэрлийн хувьд бол эргээгээд бүглэрдэг энэ онлын үйл явц нь бол бас их 2-3 онлууд бий. Түүний та бидний ярьдаг эмээ тийм ээ өөх тусныхаа эмийг сайн уухгүй асуудал цус шингэлэх дээр өөрөөр хэлбэл гадны биед дээр гадны бийч хүний биед оруулаас суулгаж байгаа гадны биед дээр цусны эсүүд очиж нафтгаас сэргийлсэн эмийг уудаг. Тэрийг бид нар цус шингэлэх эм гэдэг. Тэр энэ эмийг бас байнга уух ёстой гэж зөвлөдөг. Дэлхийн нийт. Энэ эмээ уух ёстой. Энэ эмээ за ингээд нөгөө хараад эмийн нөлөөллөөс хамаарсан юм үйл явц өвчлөлийнх нь өөрийнх нь явц ийм байх нь 2 зүйл. 3 дахь зүйл нь стентийг судасны ханад гүйцэж тэлж суулгах гэж нэг юм том ойлголт байдаг. Энийг гүйцэж суулгасан тохиолдолд эргэж нарийдаггүй. Дутуу суулгацсан тохиолдолд стент гүйц тэлэгдээгүй тохиолдолд эргэж нарийсах гээд байдаг. Энийг бол судалгаагаараа бол ингээд дэлхийн нийт бол нотолцсон юм асуудал. Тэгэхээр ийм 3 зүйл дээр л сайн анхаарах хэрэгтэй. Тэгэхээр эмчнэр маань бол харьцангуй туршлага саатай эмчнэр учраас сая сүүлийн хэлдэг дээр бол харьцангуй бага байдаг. Шалтгааллах нь. Өмнөх 2 дээрээс бол шалтгааллах зүйлүүд бол их байдаг. Өөрөөр хэлбэл эмээ уугаагүй 2 сар болцсон байхад л асуудал үүсчихдээ хүндэрчдэг. Яагаад бол өөрөө угаасаа өвчлөлийнх нь явцсан юм хурдан өвчлөлт явц ихтэй хурдантай хүмүүс чинь өвчлсөн хүмүүс маань нэг стенд тавьснараа эрүүл болсон гэж ойлгох. Үгүй. Стенд тавих бол зөвхөн саадыг л арилгаж байгаа. Тухайн өвчний явцыг нь сааруулахад тодорхой хугацаа буюу хэдэн жил зарцуулж иж зогсдог. Тэрнээс 2 сар юм уу 3 сар уугаад зүгээр болчдөг өвчин биш. Тэгэхээр энэ бол зохицоор нь маш сайн анхаарах хэрэгтэй юм асуудал. Одоо би түрүүнээс л хойш асууадсан нөгөө валидол гээл те хилэн дороо тавьдаг. За эсвэл дусааж уудаг корвалол гээл те хүмүүс одоо ихэнхдээ л мэддэг ийм 2 юм байна. За дээрэс нь бас нөгөө хятадын варта эм гэдээ гараад ирчих. Тэгэл жоохон л нэг өөрт нь нэг зүрхний талаар шинж тэмдэг өхөл юм ал нөгөөхөө уучдаг. Тэгээд нөгөөх нь намжиж байгаа ч юм уу яаж байгаа ч юм буу мэд те. Тэгэхээр энэ бол одоо өвдөлтийг нь юу яагаад эмчилж гин үү эсвэл бүр багцлал нөгөө инфракт гэдэг төрөл рүүгээ чихээд гин үү. Тийм нэг жоохон эмийн буруу хэрэглээ бие биенээсээ яадаг юм талаар те. Ингэж л ойлгох хэрэгтэй юм байна. Тухайн эмийг өөртөө байлгаад уугаа нэг удаа уугаад зөөрөө намдаах нь шинж тэмдгийг төр намдааж байгаа арга. Сонголт нь зөв гэвэл зөв. Хэрэгж болно. Маш сайн байна харин. Өвчтөнийхөө зөөрийг таниад эмээ угаад зөөрөө намдаач байгаа сайн. Энэ үйлдэлээ давтаад ээж болохгүй. Өөрөөр хэлбэл өнөөдөр гарсан бол өдөрт 2-3 удаа нөгөө эмээ уух тийм нөхцөл байдал бити хүргэе. Нэг уул илэрлээ эмээ уулаа шууд эмнэлэг яв. Тэрнээс нөгөө нэг тийм ээ шинж тэмдэг дарддаг эмүүдээрээ өөрийгөө эмчлэх гэж зориод байдаг. Үгүй энэ бол зөвхөн шинж тэмдгийг намдааж байгаа төр зүрийн үзэг. Үндсэн шалтгаан нь цаанаа юу байгаа гэдгийг бид нар мэдэхгүй үлдээд байдаг гэсэн санаа авна шүү дээ. Тэгэхээр энэ бол тийм нэг талдаа анхны арга хэмжээ зөв хэдий ч гэсэн дараа нь та яах ёстой гэдэг нь би хэлж өгöd байгаа санаа байна шүү дээ. Дараа нь та шууд эмнэлэг яв. Энийгээ тодруул гэсэн юм санаа авах нь шүү. Тэгхгүйгээр ингээд энийг угаал би ингээд яваад идэх ингээд тартагтаад болж ороод ирдэг. Тэгэхээр энэ чинь нөгөө шинжээл дарж байгаа нэг тийм байна. Шинж тэмдгийн хэмжлэгийг хэрэглээд яваад иж болохгүй гэсэн санаа авах нь. Монголчуудын хувьд бас нэг юм түгээмэл асуудал яриа байдаг штэ. Хоолойны ангийн нь зүрхэндээ орсон гэдэг тий. Тэгэхээр энэ бол одоо шинжлэх ухааны хувьд яг ямар учиртай байдаг вэ тий? Хоолойны халдвар үнэхээр энэ зүрхийг устгаад байдгүй. Энэ бол яг ямар өвчнөд үүсгдэг юм бэ? Нэг талаар. Хоолойны ангийн зүрхэндээ орно гэж манайхан ярьдаг. Энэ үнэн л тий. Манайх нийтлэг яриа нөгөө нийтлэг хэвшмэл яриа ингээд үүсцэн. Одоо энэ нөгөө өвчлөлийнхээ нөгөө тухайн улс орны хөгжлийн явц хаана ямар байгаа вэ гэдгээс хамаарат өвчин болго гэж гарч явдаг ахна шүү дээ. Тэг би түрүүн миний ярианд дурдсан 20 жилийн өмнө бидний амны хөндийн эрүүл ухаан жоохон тааруухан байхад гэж яриадсан тий.
Тэр үе буюу одоо энэ шүдний хот шүд хорхоод хоолоо ангийн гэдэг энэ байгаа бактерийн гэж нэг тийм ээ бактери байна. Энэ бактери маань хорн биеийн цуснд эргэлдээд зүрхний хавхлаг гэж байдаг. Ийм хавхлаг дээр очиж ингэж гимтэж суугаад гимтээ гэдэг. Тэгээ энэ хавхлаг гэдэг маань ямар үүрэгтэй гэхээр зүрхний дөрвөн хөндөй байдаг тийм. Дөрвөн хөндөйгөр цус уурсах явцыг даралтын зөрөнд ингэж нээгдэж хаагдаж ингэж ажил хийж идэг юм хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өрөөний энэ хаалга цонх шиг юм л агаарыг нааш нь цааш нь оруулж сэлгэж идэг шиг. Тэгэхээр энэ нугасанд нь ч юм уу хаалга цонхон онгохоо байцхаар гажаад эхэлнэ дээ тийм. Нэг бол онгохгүй, нэг бол хаагдах байж шин шүү дээ. Яг энэ шиг юм өөрчлөлт хавлага дээр суудаг. Энэ өөрчлөлтийг бид нар хавлагын юм гэж нэрлэдэг. Энийг бол бид нар олдмол зүрхний гажиг гэж хэлдэг байна шүү. Олдмол зүрхний гажиг. Тэгэхээр энэ хоолоо энэ бактерийн гаралтай энэ амны хөндөй болоо энэ хоолой гаралтай бактерийн гаралтай ийм эмгэгүүд зүрхний олдмол гажигийг үүсгэдэг. Энэ үйл явцыг бид нар нөгөө хоолойны ангийн зүрхэндээ орно гэж яддаг байна шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө одоо нөгөө шүдний өвчлөлөөс бид нар төр засгийн тогтолцоонд ч гэсэн хүүхдүүдийн шүдэн дээр их анхаарч байна. Бага наснд нь зүрхний төрөлхийн гажиг илрүүлэх гэдэг одоо бас урьдчилан сэргийлнэ гэдэл яриад байна. Энэ болгон маань ингээ өвчлөлүүдийг тодорхой үе дээр их байсныг ингээ багасгаад юм ингээд явдаг юм шүү дээ. Одоо 10 жилийн өмнө бол төрөлхийн нээлттэй мэслээр хавлах солих хаалгаа залуучууд их хийгдэг ус дунд насныханд энэ маань тэр гэсэн. Одоо харьцангуй багассан. Өөрөөр хэлбэл эрүүл ахуйн хувьд нөгөө шүд амаа эмчилдэг болчиход байна шүү дээ. Хоолоогоо эрүүл байлгадаг болчиход. Ийм зүйл тахтал. Тэгэхээр энийг бас бид тэр хүүхд тахгүй наснаас нь л ингээд нөгөө айл гэр болгоно л бараг шахуутай хүүхдийн шүдэнд анхаардаг, хоолоонд нь анхаардаг юм болсон цаг үе шүү дээ. Энэ ч бараг хүнээр заалгалтгүй бид нар чи бараг мэддэг болсон. Хөгжил дээрэл яваад байна уу та тийм ээ. Тий. Зүрхийг хамгаалахын тулд өдөрт хамгийн багадаа бид нар ер нь хэр зэрэг алхах хэрэгтэй гэдэг. Өдөрт одоо нөгөө зөвлөмжүүд байдаг л да дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжтэй өдөр шүрдэ 30 минут л идэвхтэй алхах. 30 минут. Зүрхний эд эсийг нөхөн төлжүүлэхэд нөгөө унтах цаг хамааралтай юу? Их сайхан асуулт байна. Гэхдээ агуулгын хариаллын хувьд бас оновчтой байдал нь гэхээсээ илүүтэй унтах цаг маань амралтаа нөхцөлдүүлж идэг. Өөрөөр хэлбэл химийн ажиллах нөхцөлийг бүрдүүлж идэг. Үндсэн суурь нь унтах. Буюу түрүү миний ярьсан хоёр төрлийн мэдрэлийн үйл ажиллагаа байдаг гэж ярьсан тийм. Энэ хоёрыг дандаа ээжлүүлж явах хэрэгтэй. Нэг нь шөнө унтна. Энэ үед нэг төрлийн мэдрэл нь ажиллаад өдрөөс ирэхэд нэг төрлийн мэдрэл нь ажилладаг. Энэ хоёрыг дандаа тэмцвэртэй ойлгочих хэрэгтэй. Нэг нь л амгаалаад тахаараа өвчлүүлэх нөхцөл рүүгээр хөдлөөд байдаг. Тэгэхээр нөгөө таны асуусны асуултны чи үндсэн хариулт нь бол унтах гэдэг бол зүрхийг 50 байлгах үндсэн нөхцөл нөгөө. Тэгэхээр нөгөө би хүмүүст хэлдэг юм бас сайхан унт. Тэрийн 6-8 цаг өглөө толгоон хөнгөн босох. Хүнд босно гэж ярьдаг шүү дээ. Юм жигцэн юм шиг усдаг шүү дээ гэж ярьдаг хүмүүс тийм. Тэгэхээр хөнгөн босчил чадчихвэл та сайхан амарсан байна. Та ирч хүчтэй байна гэсэн санаа. Тэгэхээр сайн амарч ял гэж хэлв. Сайн амар спортоор хичээл алах хоолны дэглэмээс их орц зуршлаас татгалз. Тэгээд жил болгон юм уу тодорхой хугацааны циклтэйгээр зүрхээ сайн шалгуулж ерөөсөө ингийн шүү дээ. Эдгээр шинжилгээ хийгээд л гараад ирнэ. Нэг тийм их мөнгөөрэл хэдэн шинжилгээ хийлгэснээр өгөөрэй ядуурчих тийм юм байхгүй. Өөртөө сайхан цагаа гаргаад төлөвлөгөө гаргаад үзүүлж чадаад яваад байвал 80 гэдэг тоо чинь бидний карманд л байгаа шүү дээ. Монголчууд ч нэг тийм заяагуудаа 60 орж өгөхөд байдаг ч хүмүүс биш шүү дээ. Бид нар мэдхгүйдэл ингээд бага наслаад байгаа. Мэдээд тань мэдээд сэргийлээд чадвал энэ гадны ус орон шиг 80 100 хурж болно шүү дээ бид нар. Адилхан л бие зохицтой хүмүүс гагцгүй мэдэхгүй зөрүүтэй асуудлаас л ийм үүдэлтэй нас оролт ирж яваад байна л гэж харагддаг шүү дээ.
кофений хэрэглээний хувьд та юу гэж зөвлөх вэ? Одоо зүрхэнд муу гэдэг. Тэгснэ эсэргээрээ нөгөө илгэн өвчтөе хүнд бол кофе сайн болоо яваад байгаа шүү дээ, тийм. Кофений хэрэглээ яг нэг муу гэдэг ах юм байхгүй л дээ. Энд чинь нөгөө өөрөө их сэргийлэх төрлийн зүрхний үйл ажиллагааг идэвхжүүлдэг давхар үйлдэл нь. Эрүүл хүмүүст бол ягчгүй. Зүрхний өөрөө суур эмхтэй хүмүүст маань зүрхний үйл ажиллагаа дандаа алдагдсан байдаг. Суур эмхтэй хүмүүс. Тэр хүмүүс нөгөө алдагдах үйл явцыг нэмэгдүүлэх юм нөхцөл рүү хөтлөж гээд байдаг учраас бити яваарай гэж зөвлөдөг. Эрүүл хүмүүс уухад бол ягчгүй. Монгол хүний зүрхэнд хамгийн сайн нэг хоол, хамгийн муу нэг хоол гэд хэлвэл ямар хэллэгөө? За хамгийн сайн Монгол хүн шүү дээ. Монгол хүн гэдэг чинь одоо энэ тархаа энэ 1.5 сая км квадрат ийм дөрвөн бүсчлэлтэй цаг уурын хувьд эрсдээс уур амьсгалтай нэг хэсэг нь өндөр, нэг хэсэг нь нам, нэг хэсэг нь говь, нэг хэсэг нь хангаа гэдэг. Тэгээ ийм эрсдэр уур амьсгалтай зундаа асах 40 эмэгтэйчтэй үлдээ ингээд бараг 80-100 Цельсийн хэлбэлцэлтэй амьдардаг хүмүүс. Тэгээ би бол сайн хоол гэж хэлэх юм бол махал гэж хэлмээр. Муу хоол гэж хэлнэрлэх юм бол бас л мах гэж хэл. Гагцгүй хэмжээгээ тааруулах юм бол сайн хоол болно гэж хэлдэг. Манай монголчуудад Европын болон Америкийн ч юм уу зөвлөмжөөр хоолны зөвлөмжийг өгөхөөр сэтгэл санааны хямралд ороод тийм ээ хямардаг. Айгуу хүнд дэглэм сахиж байгаа юм шиг санагдаа л тий. Тийм. Гэхдээ тэгээд тэр зөгтөж чадахгүй шүү дээ манай монголчууд. Биорнизм загсаж тэгээд энэ 40 градусын хөдөлж яваад байгаа гэхээр чадахгүй. Нийтлэг юм асуудлууд байдаг. Тэгээ ингээ юу загс махс идгээл те тул юу үлээ ингээ нөгөө дахиад мэхэд гэх чинь насаараа өхрийн махны махад зүүн хүмүүс чинь гинтимаар идээд тэрнтэй хаашгүй шүү дээ. Тэгээ ингээд хямраад байдаг. Бас тийм юм харагддгийг. Би бол хэлэхдээ бол та хэмжээгээ л тааруулах гэж хэлдэг. 3 хавраг иддэг байсан бол нэгийг л идэ. Өөхтэй хаврыг 3 огтлдог байсан бол 2 огтлоо. Хэмжээн дээрээ л анхаар. Тэрнээс би маха бити идэж хэлдэггүй. Чи Монгол хүн маха идэггүйгээр тэгээд юу идэх болж байна. Тэгэхээр энэ нөгөө улс орны зөвлөмжүүдийг авахгаас наваад хаяхыг хаяхгүй бол бас Монгол хүний онцлог энэ улс орны тийм ээ эдийн засаг за дээрэс нь энэ цаг уурын нөхцөл байдалтай тааруулж бид нар бас амьдралтай юм ярихгүй бол хит гадны юмыг бас яриад байх чинь бас таарахгүй байгаа зүйл практик дээр амьдрал дээр бас харагдаад идэг. Тэгэхээр би бол сайн ч мах, муу ч мах гэж хэлмээр байна. Тэгэхээр гол нь тааруул гэж хэлээ та тий. Хамгийн тааруул гэж. Маргааш өглөөс ирээд хүн болгон нэг дадал болгох эрүүл сайхан зүрхний төлөө 3 зүйлийг л хийчих гэвэл та ямар 3 зүйлийг хийх вэ? Маргаашнаас эхлээл яг хий. Хорц орчлаасаа л одоо татгалзаж хэлмээр байна. Дээрээс нь идэвхтэй хөдөлгөөн хаяж 30 минут хийгээрэй. Тэгээд хоолныхаа хэмжээг те хит ихэхгүй байх. Ер нь тэгээд таа ер нь л таалаа гэдэг шиг те дундуур хооллож сурна гэдэг шиг тэр л их зөв юм шиг. Ер нь нөгөө хагас өсөглөн байна гэдэг л яг зөв хэмжээ те. Зөв хэмжээ. Хагас өсөглөн бай гэдэг хэмжээ. Ерөөсөө л хоолныхоо хэмжээг л багасгах. Бүр их ахтар одоо нарийн ширийн хоол зөвлөхөөс илүүтэй би хэмжээгээ л багасгах гэж байна. Тэгээд амтчгүй харагддаг шүү дээ. 2-3 сар 6 сарын дараа айгүй гоё болцоо ороод ирдэг шүү дээ. Би хаана залуу тий харагдах байдлаас ч гэсэн. Савьяловская алтай. Айгли магнитар шан. Өдрийн 100% хэрэгцээ. За ингээд өнөөдрийн эмч бит хоёрын ярьсан ярианаас та нар маань нэг
хоёр хэдийг ч байж хамаагүй те нэг ядаж ганц өгүүлбэрийг ч гэсэндээ аваад өөртөө хэрэгжүүлж чадах юм бол өнөөдрийн бидний энэ одоо олон цаг сууж ярьсны бас хэрэг маань гарах байх гэж бодож байна. Тэгэхээр өнөөдөр таны хувьд маш чухал, магадгүй таны эсвэл таны хайртай дотны бас нэг хүнийг амийг аврах ч гэсэн мэдээлэл байсан байж бас болцсошгүй. Тэгэхээр энэ үнэтэй ярилцлага маань энэ хүрээд өндөрлж байна. Эмчтэй өнөөдөр ирсэнд маш их баярлалаа. Тэгэхээр таны эрүүл мэнд тэр тусмаа зүрх болвол бүхнээс чухал шүү. За ингээд Медкаста үзсэнд баярлалаа. Өнөөдрийн маань энэ подкаст маань хэрэгтэй хүндээ бас очиосаа хүрээсэй гэж бодож байна. Та бүхэн маань ч гэсэндээ найз нөхөд одоо ойр дотныхоо хин нэг нь бас илгээгээрээ share, like, subscribe дарж бас биднэрт тус хүргээрэй гэж хэлэх байна. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.